Үзэгч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За футбол ток нэвтрүүлгийн 8 дахь удаагийн 36 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бид үндсэн гишүүдээс маань 50% нь чөлөөтэй байна. Тийм учраас Тэмүүлэн байна, Төвшөө маань үргэлж ирсэн байна. Та гуравтаа өнөөдрийн мэдрэг. Орой мэдрэг. Өдрийн морь. Тэмүүлэн ч бараг 3-4 дугаар дараалаас очих шиг л. Тэглээ. За анхаах бэлгүүдээ хоёр маань чөлөө авсан байгаа өнөөдрийн дугаараас. За өнөөдөр бол бид мэдээж өнгөрсөн 7 хоногт болсон аврагуудын лигийн одоо хариу тоглолтууд, Европын тэмцээнүүд, за Премьер лиг бусад лигүүдэд ярилцах болно. За эхний хэсгээр шууд аврагуудын лиг, Европын тэмцээн рүү орё гэж бодож байна. За өнгөрсөн 7 хоногт болсон Астон Вилла, Paris Saint-Germain-ийн тоглолт бол ер нь яг зөв миний бодлоор баг хамгийн гоё алаантай тоглолт нь байв та. Тий. Тэгсэн. Ялангуяа 2 дугаар хас те. Үнэ Астон Вилла аваа заалчих шахсан шүү дээ. За энэ эхлээд Хакими голдоод ер нь за гээл 4-1 болчлоо. Одоо ч өөр л хэцүүлээ дээ гэж бодсон. Эсрэг болохоос таг гэж байгаа юм. Одоо эндээс яг энэ эхний 2 гол бол айгүй тодорхой харуулна. 2 гол нь 2 жигүүр хамгаалж хийж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бол 2 жигүүр бол тоглохоонд маш идэвхтэй орж байна. Хурдтай байна. Энэ 2 бол бас супер байна. 2 жигүүр хамгаалагч бол. За энэ хоёрын талаар нэг бэлдсэн байна. За одоо ингээд Дембеле тоглохоо эхлүүлнэ. Өглөө цогтлоо гол. Тэгээд энэ Нуно Менdes шалгуудын эртсэн явж байгаа хэрэг. Менdes чи өмнөх төрөөс голцсон. Тэгсэн. Тэр гол ер нь жоох илүүдсэн тий. Маш чухал гол. Илүүдгч байх тий одоо. Астон Виллагийн хувьд бол илүүдсэн. Paris Saint-Germain-ийн хувьд бол маш чухал. Одоо эндээс маш гоё дүр зураг харагдаж байна. Одоо эндээс яаж одоо сүрэг тоглохоо явж байна тий. Тэгээд Нуно Менdes ямар хурдан орж ирж байна. Тоглохоонд хизээ явахад бэлэн байсан байна гэдээ харагдаж байна. Энд чинь ингээд 2 тэг нийлбэр дүн 5-1 болчихсон. Тэгээд юу тоглолтын дараа хэлсэн байл л дээ. Конса байлуу. За бид нар ерөөсөө ингээд алдах юм байхгүй юм чи 2 дугаар зүгээр бодоолго хэлж гарч ирсэн гэдэг. Хоцолгор өндөө. Эхлээд энэ 2 гол алдсан нь бас таар болцсон. Тэгээгүй бол Астон Вилла эхний үе нэг тэг ч юм уу эсвэл 1-1 гээд дууссан байсан бол 2 дугаар гасан яг Астон Вилла тэгж гарч ирээ тоо. Шал өөр. За Макинс та соншортой шүү. Макин амир дайч юм. Харин тийм гэж явж байгаа давж хийчихэж байгаа шүү дээ. Юусе яг чир авчлаа. Ачир авсан. Хий гэж зогч байгаа байхгүй тий. Тий. Өөрөх нь одоо нэг юунаас хамгаалтын бүсээс бөмбөг туусараагаа давж гол хийчихэж байгаа. Энэ гоё сэргээсэн. Rashford гоё байлээ. Тэгсэн. Rashford-ыг нэг Watkins-ийн оронд тоглож байгаа шийдвэр нь бол маш оновчтой болсон. Rashford бол энэ гоолуудаар маш том оролцоотой яваад байгаа шүү дээ. За. Тэр. Яа, Rashford. Тэр. Rashford. Ингээд 3-2 болгосон. Чи уг нь 57 дээр 3-2 болчихж байгаа шүү дээ. Энэ гоцлон тоглолтод яг л нэг бидний бас нэг оо хүлээлтэнд байдаг Rashford. Тийм шүү дээ, тий. Manchester United яагаад ингэ алга болсон баа? Бүү мэд. За 3-2 болсон. Энэ жирт 3-2 болгосон шүү дээ, тий. Бас яг нь хагас боломжууд гаргасан. Астон Виллагийнх нь тий. Хагас боломжууд бол гаргасан. Paris Saint-Germain ер нь хэсгийн шатанд яг нэг муу тоглолтууд байсан. Тэрнээс хойш их нэгт байсан шүү. Тий. Тэр City-г 4-2-оор хожоод эхэлсэн шүү дээ, тий. 7-8 дугаар төрөгт дараалж хожлоо яалаа тий. Тэгсэн нэг 6 дугаар төрөг тогсон санагдаад байх юм. City юу 2 одоо Paris 2 тэгээ City 2 тэгэр хожиж агаад Paris араас нь 4 гол 2 дугаар тэгээ 4-2 очсон шүү дээ. Тэгээ тэр бол тэгэл баг эргэлтийн зэг болцсон болоо да. Ер нь яг тэр лигийн шатны төгсгөлийг их сайн хийгээл тэгээд яг тэр сэтгэл зүйтэйгээр хасагдах шат руу орж ирээд ер нь бол чигээр явцсан. Тэгээд энэ тоглолтоос харахад бол яг энэ Paris Saint-Germain-ийн дундын шугамд бол бүр үнэхээр алга тасч нэрээстэй малгайгаа авч михиосламар л тоглолтыг үзүүлж илээ. Ямар гоё баланстай гурвал бүрдсэн юм бэ те. Vitinha, João Neves, Fabian Ruiz гурав те. Fabian Ruiz бол одоо өнгөрсөн үеэр сая өнгөрсөн 100 манай үсгч маань Европын авшилруулалт тэмцээнээр харсан те. Спаниш гişавыг бол үнэхээр мундаг аа. Дунд бол балансыг барьж, хангаж, урагшаа тэр дамжуултуудыг их гоё гаргаж өгч, уртлын Спаниш гişавын тэр тоглохыг их гоё тоглуулжсэн. Vitinha сая энэ хасагдчтанд үнэхээр мундаг байна. За хасагдчт гэлтгээр энэ үлрэл их онцгой. Vitinha-гийн нэг статистик байсан энэ тоглолтоос өмнө гаргасан. Яг аврагуудын лигийн энэ үлрэлийн хасагдчтанд эсрэг багийн шахаж үед шахалтаас гарч одоо багийнхаа тоглогчдод дамжуулт өгсөн тоо 94% тавьсан. Тэгээ одоо шахаад хэрэг бараг байна уу те 100% 94%-т нь одоо тэгээд багийн хамтрагчид дамжуултаа өгч ийн гэдэг бол ямар мундаг байна вэ? Бөмбөг эзэмшилт дамжуултын чадвар их өндөр байна. За тэгээд João Neves те өрсөлдөгч багийн одоо хурдан тоглохыг нурааж ийн
голд бол тэгэл бүх хар ажлуудыг хийж ин өөрөө ч гэсэн бас товтлогоонд их зөнтэй юм залуу байж. Тэгээ ер нь гуруула энэ баланс их гоё дундын шугамд бүрдсэн байгаа учраас уртлын товтлогооны ч гэсэн их одоо амар ах шиг байна тоглоод тий. Тэр PSG ер нь хамгийн сул тал гэж хэлж болох үс нь хамгаалт л болчих. Одоо товтлогооны гурал, хагас хамгаалтын Ер гурал. нь баг үйл Яг уу тий үйл бол Донорума одоо хаалгач дээр хүртэл супер байна тий. Маркинес, Пачо хоёр гарч ирж байгаа шүү дээ тий. Хоёр жигүүр нь ер нь айгүй их товтлоо дэмждэг, маш их товтлоонд хэмнэлтэй байдаг учраас энэ зөрүүлээд бас сул тал болоод байна уу да гэж харагдахаар. Хамгаалтан дээр. Түрүү хэдүүлээ Рашфордыг ярьж ирсэн юу юм бэ? Рашфорд 2 сарын 9-нд Астон Виллагийн дебют хийсэн юм үйл ирээд. Тэгээ тэрнээс хойш одоо яг Премьер Лигийн тоглогчдоос бүх тэмцээнд 5 голын дамжуулалт өгсөн байгаа юм байна. Тэр нь одоо яг бүх тэмцээний Премьер Лигээс нэгт орох үзүүлэлт гэнэ. За юу яа? Астон Виллагийн хувьд эхний тоглолтын дээр яг муу тоглосон. Тэгээд сая хоёр дахь тоглолтын дээр одоо шахалтыг маш их хийсэн. Одоо энэ дээр харуулж штэ яг тэр улаан цэгүүд нь болохоор эхний тоглолтод Paris Saint-Germain-ийн хамгаалтын бүсд хийсэн одоо recovery буюу бөмбөг талсан цэгүүд юм байна. А нөгөөдөл нь болохоор саяны тоглолт юм. Тэгэхээр энэ ч одоо бүр асар ялгаатай тийм байна. тоглосон байгаа зү тий. Ялангуяа нөгөө эсрэг багаа шахах, бөмбөгийг нь таслах тоглоом чиглэсэн. Сая 2 дугаар үеэр бол ялангуяа ер нь Paris Saint-Germain-ийн зон нэлээд олон тоглолтоо явсан да. Амар шахсан байна тий. Хамгийн гол нь бүр ялгаа нь амар их байгаа тий. Яг үр дүнгээс бол шалтгаалж байгаа тий. 6 л юм да тий. Тий. За тэгээд энэ болохоор одоо нөгөө хамгаалтын өндөр гэж ярьдаг шүү дээ. Хаалгачаас одоо 14 хамгаалагч нарын тэр шугам хүртэл зай тий. Энэ тоглолтын дээр баг хэдэн метр байсан юм бэ? 30 метр байсан бол хоёр дахь тоглолтын дээр бүр 50 болоод ер нь бол 4 хамгаалагч баг нэг өөрийнхөө зоо руу баг ороогүй юм хаашин тий. Төвийн шугам хавцаал тэр болон тэрнээс урагшаагаад. Ер нь айлын зоонд тоглоодсон юм шиг л харагдаж шүү дээ. Энэ бол PSG эсрэг бас л эрсдэлтэй хамгаалтай. Нөгөө талаар аяг өсөлттэй шүү дээ. Ингэж шахснараа 2 гол алдсан л да. Тий. Зөрүүлээд 3 гэсэн дахиад нэмж хийж ч магадгүйсэн тий. Мундаг шахсан байна. Тий, Унай Эмригийн хувьд бол тий. Яг хоёр тоглолтод бас одоо юу гэдэг ихнийх дээр муу тоглосон байж болно. Дараагийнх дээр яаж ингэж өөрчилж чаддсан юм бэ гэдэг харуулж байгаа мундаг тасалжуулагч байна. За дараагийн мэдээлэл юу вэ гэхээр түрүү хэдүүлээ бас яриад өнгөрсөн. Paris Saint-Germain-ийн одоо хоёр жигүүрийн хамгаалагч энэ үйлрэлт бол үнэхээр гайхалтай байгаа. За би бол нэмэлт товтлогч нар гэж ер нь бол хэлээд байгаа. Яг гэх юм бол энэ хоёр товтлогоонд орчингууд уртлын 3-таагаа нийлээд 5-уулаа тоглоод байгаа хгүй. Ер нь бол тэгээд нэмдэш болохоор 4 гоолтой энэ удирдлийн аваргуудын лигт хамгийн олон гол оруулсан хамгаалагч болж байгаа юм байна. Hakimi хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн хамгаалагч болж байгаа. 5 ассист. Нэр яг л одоо юу гэдэг чинь сүүлийн за нэг тэгээ сая Пепийн одоо жоохон тактик өөрчлөлт хүртэлгээс сонгодог жүгрөө хоёр хамгаалагч байна л тий. Зүүн жүгрээр, баруун жүгрээр хоёулаа тоглоом маш чиг дорж юм. Тэгээд сүүлийн үед бол яг яг жүгрийн тоглогч хамгаалагчдыг тоглоом технээс илүү тэр талбайн төв рүү оруулж байна. Илүү контролд болдог болсон тий. А яг тэрний эсрэг явчихсан нэр бол тий. Энэ хоёр талыг төв рүү нэх очлоос илүүтэйгээр шууд жүгрээрээ л тий. Араа нэг оверлап хийж байгаа тийм л. Тий. Тэгээд бие биендээ хүртэл ингээд дамжуулсан. Яг тий. Одоо өнгөрсөн удирдлагын нэг бол Leverkusen-ийн хоёр биш үү? Понк, Грималдо хоёр тий. Тэр хоёр шиг л байна. Тийм байна. Тэр хоёр бас тэгж төв рүү ордгоо шүү дээ тий. Тэр хоёр өнгөрсөн удирдлага баг хагасууд сайтай баг ер нь тэгж төв рүү орох шаардлага баг байдаг юм шүү. Тэг яг өөрөө тэг яг энэ хоёр чинь бас нөгөө дээрэс нөгөө бөмбөггүй тоглолт маш сайтай л да. Хувийн чадвар сайтай, дистритик тий. Хурдан байна. Тий. Тэгэнгүүт нөгөө нэг юу гэдэг чинь жүгүүрийн тоглооны тоглогчтой адилхан тоглооны чадамжтай учраас бүр ийм эрхчлөөг нь олгож тоглолоод байгаа юм болоо гэж харагдаад байна. Тий. Тэр талаас энэ хоёр мундаг байна. За ингээд Paris Saint-Germain-ийн хувьд бол энэ тоглолтын дээр яг таарах үрдэ авсан ч гэсэндээ нийлбэр дүнгээрээ гараад 2 жил дараалаад хагас гişэд бол үлдчихлээ. Өнгөрсөн жил Дортмундод 2 тоглолтын нийлбэрээр 2 тэг баха тий. 1 тэг гэдэг ялагдчихсэн. За энэ жил одоо явж байсан дахиад хагас гişэд гараад ирлээ. За дараагийн тоглолт руу оръё. За энэ бол аваргуудын лигийн аваргуудын хоорондох бас одоо сонирхолтой тулаан. Эхний тоглолтын дээр яг Баерн талбай дээр 2-1-ээр хожигдсон ч гэсэндээ ер нь бол шийдэгдээгүй шүү дээ асуудал тий. Тоглолтын өмнө бол энэ хоёрын одоо тоглолтыг бусад 3 тоглолтоос хамаагүй л анхаарал татж байна гэж яригдчихсэн шүү дээ. Нөгөө 3 бол магадлалын үед Баяр энэ хоёр ирсэн тий. Арай илүү боломж байсан. Нөгөө зүгээр 3 хожигдсон байгаа бодвол тий. За хаваарчтай хуучин багийн хайсраг. За эхний үед бол гол ороогүй. Тэг. За хоёрдугаар хагас эхлээд Кейн боломж олцсон. Тэг Кейн яг л өөрийнхөө ямар довтлох шүү гэдэг л харуулсан. Тийм Кейн энэ дээр ер нь бас нэлээд зайт олгочтой. Одоо хоёр дахь хамгаалагч ер нь тусч ирж арыг авах ёстой шүү дээ. Эхний хамгаалагч тулж очоод хоёр дахь хамгаалагч арыг авч очих ёстой. Тэгэхээр яг ганц хамгаалагч ер нь нэлээд зай өгөөд хамгаалсан. Марко гаргалсан энэ. Нэг цөнцгөөс нэг дараад яг
Энэ өмнөхдөр чинь Ди Марко гаргаагүй шүү дээ. Димарко гэрэлттэй байсан гэж байгаа тийм. Нэг Карлос тоглосон. Тэгээд удаагүй гол болчихсон. Тэгсэн. Булангийн цогцолтоос алдсан. Лаутаро Мартинес. Хоёр тоглолтод хоёр хүнд. Хамаагүй л одоо хурдан реакц үзүүлсэн тий. Лаутаро Интерийн төлөө 150 дахь гол гинэ. Тийм. Кимих өгөнд явж л байсан гэсэн тий. Паваро. Паварын галч арай орог юм тий. За Эрик Дайер энэ дээр яг шугамн дээрээс бөмбөг гаргаж аварсан бага. Яа. Эрик Дайер ихний тоглолтод бол энэ тоглолтод сайн тоглосон тий. Тэгсэн. Ихний тоглолтод бол сул тал байгаа. Яг Интер яг энэ довтлосоор хагаад гол хийсэн тий. Саяны момент ингэж явсаар хагаад тэгээ павар мөрөж тусгаж байгаа. За ингээд Булангаас тэглээ тий. Булангаас Баерн 2 гол алтлаа тий. 3 минутын зай тайм шүү дээ тий. яг хоёр талын Булангаас нэг тэгсэн. За ингээ 2 гол хэрэгтэй болсон Баернд. Полис. Энэ дээр дамжуулдаг газар байсан юм да. Хаажлаа гашаа. Тэгээ тоглолт дуус голоогүй гэдэг бол Энэ өнцгөөс бас мөргөөл хийчтэй. бас азтай. Энэ яг дамжуулт байсан баха. Тийм, ер нь дамжуулт байсан. Тэнгүүт бөмбөг нь дотгошоо эргээд тэгсэн ари тий. Одоо яг нөө толгоон аль хэсэгт ойж ийн гэдгээс бас ер нь хамаарч. баг хот чинь шугамн дээрээс мөргөөл шүү дээ. За одоо энэ. За энэ л байсан да. Хээ нарай чангалцсан энэ дэр. Зоомор бас иймэрхүү алдааныг гаргадаггүй наа. Тий. За ингээд Интер Милан авцсан. Интер Миланаас мундаг байна. Сүүлийн 3 жил бол маш нэгтэй шүү дээ, тий. Өнгөрсөн жил их сайн байсан үедээ Атлетико Мадридд бас яг тоглолт нь яг тухайдаа болоо таарагүйсэн, тий. Тэгээ энэ жил дахиад ах ширээ. Адилхан арга барилтаа багтаага таарсан гэдэг. Сүүл Интерээс ингээд сүүлийн 3 жил 2 удаа ах ширээ өөрчлөлөө шүү, тий. Нэгд нь финалцтай. Тэгээд Интер Баерн хоёрын яг зөв нэг зөрүү юу байсан бэ гэвэл бүрэлдэхүүний зузаан нэмгний асуудал байсан. Баерны хувьд бол бэртэл гинтлийн асуудалд нэлээд нэрвэгдсэн байлаа. Тэгээд одоо яг ихний тоглолтод жишээ нь болоогүй тоглогчдоо хоёр дахь тоглолтод сэлгэр үхий чихлэр сэлгэнээс гарч ирээд те яг орж ирээд гараараа орж ирээд тоглолтын балансыг унгахгүй аваад явчих хэмжээний тоглолчид бас байхгүй. Ер нь бол бэртэл гинтлийн асуудал нэлээд байлаа. Интер харин яг ихний тоглолт хоёр дахь тоглолтын сэлгийг ингээд хараад үзэхээр цаана бүтэн нэг баг сууж байгаа байхгүй яг сэлгэнд те. Тэгэхээр яг тэн дээр бол нэлээд хүчний тэнцвэрийн зөрүү бол гарсан. Эхний тоглолтод Федерико Ди Марко сэлгэний бүрэлдэхүүн багтсан л та. Гэхдээ бэртэлтэй байсан. Бэртлээс ирээд удаагүй байсан. Гэхэд эхний тоглолтод Симоне Инзаги цааж оролцуулаагүй нэ хоёр тоглолтод бол гаргачих жоох байхгүй. Тэгэхээр ерөөсөө ингээд бүрэлдэхүүний зузаан нэмгний асуудал байсан. Ер нь бол бас жоох удирдлагын төгсгөлт Баерныхан бас нэлээд дундарцсан л байлаа. Яг. Алфонсо Дэвис, Мусиала хоёр байсан бол байсан бол гэж бодвол те. Гол хоёр нь Баерн гараад ирсэн багт ч юу нь бол гайхааргүй шүү дээ. Тий. Тэгээд Мюллерийн тоглолтын дээр аврагын лигийн 163 дахь тоглолтод оролцоод Лионел Мессигийн амжилтыг давтсан юм байна. Тэгээд өмнө нь бол 183-тай Роналдо, 177-тай Касиас хоёр л байгаа юм шүү дээ. хасгшаад гарчвал энэ баг нэг тоглолт тогсноороо одоо Мюллер их рекорд болох бах тий. Нэг клубт хамгийн олон аврагын лиг тоглосон гэдгээрээ одоо жишээ нь бол хин Месси бол тоглосон. Роналдо бол Ювентуст байсан, Манчестерт байсан. Месси ч Парис Сен-Жерменийн ороо авчиж байгаа тийм. Тэгээд Касиас бол яг сүүл Портод байсан. Яг Касиасыг л гүйцэхгүй ш магадгүй юм. Тэрнээс бол яг нэг баг тогсноор бол тий. Талбай төгсгөл рекорд шүү дээ. Паварын аврагын лигт ороос өмнөх голыг мэдгүй. Хизээвэ гэж юу? Тий, хизээ аль баг. За Баернд байх тал л. Баернд дахтай Интер Баернд юм уу? байх таа. Тийм ээ, Баернд байх. 22 оны 11 сард гинэ. Ч одоо баг 2 жил хагас юм дараа. Сонирхолтой юм тий. Энэ гурав нэг хэсэгт орсон санагдаад хаан Баерн Интер Барса гурав. Тэгээд Баерн Бенфика та. Тийм, тэгээ Барса мултардаг штэ. Тий. Нөгөө Европаар ундаг. Баг ихний жил нэ та тий. За нэг иймэрхүү юмнууд болжаа энэ тоглолтын дээр. За Баерны хувьд бол ингээд сүүлийн 5 удирлын 4-т нь шүүгийн 8-аас мултарч байгаа маань. За Лаутаро Мартинесийн хувьд ингээд аврагын лигийн 5 тоглолтод дараалал голдчихэ. Интерийн түүхэнд анхны тоглогч гэж яах шиг ба шүү. Тэгээ 150 дахь гол нь болсон. Жиг тоглож шүү. Тэ. Лаутаро ер нь сүүлийн жилүүдэд бас одоо Баллон д'Орт ч гэсэн одоо топ 5-д тогтмол яригдж байгаа юм тоглогчдод яагаад тийм хэмжээнд яригдж байгаа вэ гэдгийг бол тэгэл энэ үлрэлийн одоо энэ үзүүлэлт ч гэсэн хангалттай баталж байна л да. 2 жилийн өмнө чинь Интер финалцсан тий. Лигтэй дөрүүлсэн. Өнгөрсөн жил Копа Америкад айгүй сайн тоглосон шүү дээ. Интер одоо Serie A төрүүлээд 10 лиг төрүүлчих юм бол бас юу болох вэ л тий. Яагаад байж болохгүй шүү дээ. Лаутаро Мартинес яригдах юм байна. Мундаг байгаа. Тэгээ би өчтөр Мартинесийн талаар бас нэг зүгээр юм уушсан гэсэн чинь 15 онд ирсэн юм ба шүү дээ манай чинь. 18 онд ирсэн юм байна Интерт.
Тэр үед нөгөө Racing гэдэг багаас ирсэн юм шүү дээ Аргентиныхаа. Racing-ийн болохоор нөгөө спортын захирлын Диего Милито байсан юм. Тэгээ Милито Интерт өөрөө тоглож исэн болохоор нэгсэндээ Интертэй сайн харилцаатай болохоор Хавер Зенетер уцс цохингуудаа манад нэг юм хөхтэй наа Атлетико Мадрид авах гээд шүү. Танах авахгүй мó гэдэг. Ер нь бол Атлетико Мадридын санал нь баг илүү байсан юм уу та. Тэгээд Интер өөрөө санал тавиад. Тэгээд одоо ингээд Лаутаро Мартинес, Диего Милитогийн баг Интерт тоглож исэн тэр замлаас нь илүү замлалтай болчихлоо шүү. Тэглээ. Тэ. За ингээд Интерийн хувьд ямар ч байсан 2 жилийн дараа аврагууд дийлийг хагас гişэ дахиад үлдлээ. За өнгөрсөн 7 хоногийн бас нэг хүлээлтэнд байсан тоглолт бол яг харахгүй Реал Мадрид Арсенал багуудын тоглолт байгаа. Яг зөв хэдийгээр энэ тоглолтын үр дүн 3-1 гэдэг том үр дүнгээр дууссан ч гэсэндээ Реал Мадрид гэж баг ер нь хизээд эргэж ирэхэд бэлэн байдаг гэдгийг бол мэднэ. Тийм учраас магадгүй зүгээр энэ хоёрын багийн фанат биш ч гэсэн олон хүмүүс бас энэ тоглолтыг шинэ үзсэн баг гэж бодож байна. Хүлээлттэй байсан. Сайн цэнгэл ах чи урагшлаад л зүгээр суудлаадсан. Тэгээд энэ нөгөө тоглолтын эхний тоглолтын эхний 15 минутанд Арсенал их сэтгэл зүй нэг докторгүй нэг тийм ороо гараатай байсан. Тэгээд энэ тоглолтод бас тийм гарах нь үгүй гэж харин өстой ажиглагдаагүй тоглолтын эхнээс За энэ харин маш тийм болсон. Хөт хэрүү? Тэгээ энэ бол биш байх уу? Жог хямдхан санагцсан одоо. Гайхаад одоо жишээ нь энэ гол орсон бол бас л маргаантай шүү дээ. Тэгээд баг Куртуа харсан ч болсон байх өө яг үндэ. Тэр нөгөө сагсан дээр бол донтлаа гэдэг шиг л юм болчихвол гэж бодсон. Тэгээ одоо Тэгвэл энэ дээр бас өөх өстой байсан. Энэ дээр одоо үлээгээд өхөнгөө одоо үлээчингүү. За одоо энэ өнгөр түрүүнийг нөгсөн. Энэ өнгөрсөн гэж бодсон. Тэг яг энэ дээр бас түрүүнийх дээр өгсөн юм чи энэ дээр бол ер нь өгчих байх л гэж бодсон шүү дээ. Тийм. Бас яг зөв нэг ялгаатай юм яг нөгөө нэг бас Мбаппе нэ илүү нөгөө яатсан л та нөгөө нэг төрүүлээд нөгөө унжаагаа юм шиг тий. Дайв нэг гэдэг шүү дээ тий. Тим зүгээр үйл болсон болохоор зөгөөгөөж магадгүй юм. Гэхдээ тэгээд бас эргэлзээтэй. За ингээд энэ бол өстой гоё тоглолт болсон. Супер гол юм. Энэ дамжуулт амар. Дамжуулт тэгээ Сакагийн гүйлт хоёр. Тийм амар. Энэ бол төгс гол. Тэгээ голын баяраа яг Амрын шиг хийсэн шүү дээ. Тэгсэн. За одоо ингээд хэргийг өөртөө биштүүлсэн. Зүгээр жагаад ингээд гол алдсан тий. Салибагаас би бол амьдралдаа баг анх удаа л ийм алдаа. Эсвэл энэ зүгээр Рая өгөх шаардлага байна. Ер нь бол тийм. Чи бол Салибагийн асуудал гэхээс илүү Раягийн асуудал байхгүй. Тэгээ Салиба бол хугацаа хангалттай байсан шүү дээ. Тэгээд жоо анхаарал алдсан. Зүгээр юу гэдэг чинь бас нэг төрлийн чинь суралцж байгаа туршлага шүү дээ яг үүндээ болол. Тэгээ энийг бол шаардлагагүй тойроо бөмбөг удаах хэрэггүй байдаг шүү дээ тий. За ингээд тоглолтын төгсгөл. За яг ийм Габриэл Мартинелли улирлын дундуур гимтээд улирлын төгсгөл рүү ингээд гимтэлний идгээд буцаж тоглож хийсэндээ энэ нь бол өөрт нь бас нэг тийм сайн одоо тийм завсралга болсон ч гэж магадгүй юм шиг. Франк Гарсия ч сэлгээр орчихсон. Франк Гарсия сэлгээр орчих гүцэхгүй байна. Тэгэхээр Мартинелли гараа урсан баг тий. 90 минутын дээр ингэж үүжин бол би бас биширсэн. Франк Гарсия ч одоо Испани ла лигийн хамгийн урдан жигүүрийн хамгаалагчдын л нэг шүү дээ. Одоо Райо Майод байхдаа зүгээр цахилгаан гэдэг очтой ч тэр болч малцсан байсан шүү дээ. За ингээд тий. Тэр яалтчгүй бас л нөгөө довтлогоо эхлүүлэх моментоо үүсгэх тэр асуудал дахиад гарч байна. Ер нь Мбаппе, Винисиус гоцлохгүй л одоо нэг нь жигүүрт аваад гоцолчихгоо л за заримдаа бүр Винисиустэй хамт Мбаппе зүүнд хоёулаа гарч ирж довтлогоо эхлүүлэх гээл тэгэл яалтчгүй довтлооны эхлэл санаачлах хинээс гарах вэ гэдэг нь ойлгомжтой. Хасаамалтаас ер нь бөмбөг хуваалтууд бол таар бол. Тийм энэ тоглолтод тэгээд яг зөвөр Федерико Валвердег бас дундын шум руу оруулснараа эхний тоглолтоос одоо зарим зүйлсээр ялгарч л байсан. Энэ тоглолтын дээр дунд бол ер нь алуулсан тийм. Алуулсан. Энэ тоглолтод бас арай гайгүй. Гэхдээ Лукас Васкесийг баруун зүгүрт тавьсан хэрнээ Лукас Васкес яг нэгээс нэг хамгаалах момент бүрдэх юм бол Лукас Васкес арагшаа төвийн хамгаалагчийн байрлал шилжээд Раул Асенсио яг одоо жигүүрт Мартинеллитэй тулдаг ч юм уу те. Юусо Васкес ингээд яг хамгаалагч хүнийх нь үүргийг гүйцэтгүүлэхгүйгээр дандаа ингээд арын одоо хамгаалагчийн хоёрт сонголт болгож ингээд арыг нь ахуулах байдлаар ер нь бол Васкесийг нэгээс нэг чи тулж болохгүй шүү гэдэг захиасыг бол Анчелоти аягүй сайн өгж гарсан. Хэрвээ Васкес урагшаа довтлогоо дэмжиж орчихсон тэнгүүтээ Асенсио жигүүрт нэгээс нэг хамгаалж таарахаар бол Федерико Валверде хоошо дутаад төвийн хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж байгаа. Тэнгүүт буцаад тэнд бөмбөг таслагдаад зөрөөд Реалын довтлогоо явах гэх тэнгүүт Валверде ард байгаа урагшаа довтлогоо шилжих одоо довтлогооны дамжуултыг өгч гэдэг юм те. Одоо сөрөг довтлогоонд багаараа хамт оролцох тэр момент нь бас дахиад ихний тоглолттой адилхан алдагдчихад байсан. Тэгээд ер нь л зүгээр яг тэрүүний Тэмүүлэнгийсэнтэй адилхан яг нэг хагасуудын асуудал байсан хэвээр байна. Тэгээд энэ асуудлууд зүгээр яг багийн энэ удирдлагын бүрэлдэхүүнтэй холбоотой гэхээс илүү ерөн зөв удирдлагуудын ингээд сүүлийн 8 минут цонх төр одоо ерөөсөө өөрчлөлт шинжилт хийгээгүйтэй холбоотой юм болов уу гэж бодож байна. Энэ удирдлал Реал жишээлбэл 7 тэмцээнд хүч сорж байгаа шүү дээ. 7 тэмцээн гэдэг чинь бол ер нь бол
одоо яг топ багуудын хувьд мэдээж дааж явах хэрэгтэй даваа. Гэхдээ сэлгээний бүрэлдэхүүн зузаан байж иж одоо энэ 7 тэмцээнээс за доорож 4-т нь цаашлаа 5-6-ад нь төрүүлнэ гэсэн зорилготой байх. 6 байсан чинь нөгөө 900-ны тэмцээн нэмэгдээд 7 болчихсон тийм. Тэгсэн чинь ер нь бол ямар ч бүрэлдэхүүний одоо бүрэлдэхүүнээ зузаатах одоо шаардлагатай байрлал дээр бүрэлдэхүүн зузаатах тийм юм хийг учраас нэлээн л одоо дундарчлаа да ялтчихё. За Арсеналын үед ингээ 2009 оноос хойш анхуд байгаа. Тэглээ. Гэдэг чинь 16 жил. 16 жил. За 9 жил 8-д үлдсэн шүү дээ, тий. Ингээ жилээр ахиулаад яваад шүү, тий. Тэн жил яах юм? Одоо нэгэнт дүүрт үлдсэн баг. Тий, одоо тэгэл одоо нэг тий аврагыг давж авраг гэдэг шиг яг зорилго нь бол бүх багуудын дээр зүгээр адилхан байгаа. Одоо яг энэ аврагууд лигийн хагас шийдүүлсэн 4 баг дөрүлээ бол маш баг тэмцүү бүгдээрээ 25% магадaltaй л яг өмнө нь төрүүлж үзээгүй 2 баг байна тий. Тэгээд сүүлийн хэдэн жилтэй харьцуулахад бол яг хагас шийд бүр хамгийн жигт 4 баг үлдсэн болов гэж харагдаж байна. Одоо юу гэдэг чинь ганц нэг суул баг ороод ирдэг шүү дээ. За яг суул гэхээс илүүтэйгээр нөгөөдөөс арай жоох магадaltaй багч байна. Өнгөрсөн жил бол Дортмунд. Өнгөрсөн жилийн Дортмундыг хэлж болно. 2 жилийн өмнөх Миланыг хэлж болно гэдэг ч юм уу тий. Мэдээж яг эд байгаа форм бүрэлдэхүүн тэгээд одоо баг торимлогдсон туршлага тий энэ үйлрлийн тоглолтын ингээ агуулга дээр харах юм бол энэ 4 баг бол дөрүүлээ бүр ингээд энэ тэнцүү 4 баг байна гэж одоо хэлж болохоор байгаа даа. Тэгээд лигт амжилт эдрийг харах юм бол бас одоо дөрүүлээл одоо тэргүүн игнэнд шахуу явж байгаа шүү дээ тий. Одоо Парис, Францад ойлгомжтой, Барса, Спанд, Барса гэж энэ Интер одоо Италид тий Барса, Спанд байна. Нөгөө талаас Арсенал яг Ливерпул тасарсан ч гэсэн хүсэгтэй 2 дугаараар бичиж байгаа гэдэг бол тий. Яг ийм жигд үзүүлэлттэй 4 баг бол үлдсэн бол маш ховор ахаа. Тэгээ өнгөрсөн жилийн Дортмунд бол Бундслигтээ яаж юу болж ялаа гэдэг ч юм уу тий. Тэрний өмнөх одоо нөгөө баг юу боллоо гэдгийг тий. Тэгэхээр бол дөрүүлээ 25% магадaltaй ийм одоо жигд хагас шигшээд үлдсэн тохиолдолд ховор ахаа. Энэнгээрээс их гоё тийм сонирхолтой нээлттэй тий. Маш үзүүштэй тийм 4 тоглолт хах шиг 4 тоглолт хүлээж нь улмаар финалийн тоглолт гэдэг. Сүүлийн 5 тоглолт бол маш одоо жижигхэн зүйлэр тий эд азар тий эсвэл нэг тоглох гэж нэг ур ухаан тий тухайн мометр шидэгдэх магадлал маш өндөр. Шүгэн 8-д ер нь нэлээд олон гол орчлоо шүү тий. Тоглолтуудад бол гоё интертайм шүгэн 8 байлаа. Бодож байна. За түрүүний торгуулийн цохилтын талаар ярилцъя гэж бодож байна. Ялангуяа нөгөө Мбаппед торгуулийн цохилт эхлээд өгсөн дараа нь цуцлсан. Тэгсэн вар үзнэ болигдсон тий. Сүүлч бол өөрөө ихлэ шууд заасан шүү дээ тий. Шууд заасан тий. Ойрхонч байсан юм. За тэгээ очиод энэ дээр одоо юу яагаад за вара үзээч шалдаг байл баах юм. 4 минут болсон гэсэн баг шүү. Тэгсэн энэ маш утсан. Энд эхний үе дээр яасан шүү дээ. 7 минут болсон шүү дээ тий. Тэрний харин тал нь энэ байхгүй юу? Ингэж заачаа дараа нь тойроод вараас нэлээ удаа үтсэн. Давхар отон шалгаж байгаа. Тийм отон бас харж байгаа. Яг эхлээд бол нэг отон гэж ойлгогдож байгаа хэрнээ яг UEFA-гаас өгсөн тайлбар бол алдаа биш юм байна гэсэн л хэлээ л тий. Энд дээр Мбаппе дахиад нэр 1-2 секунд л зүгээр байж байгаа унтсан бол алдаа байх боломжтой. Яг төрүүлээ унтсан юм шиг харагдаад. Тийм үйлдэл нь яалтч төрүүлээд хийчихсэн тий. Одоо яг энэ дээр төрүүлээд яг унж байгаа юм шиг. Тийм бол байж байгаа дээс яг энэ тэгс эргэлзээтэй шийдвэрүүдийн нэг ялтчих тий. Гэтэ ихэн тэр Сака пенальти зогсон дээр чинь Микель Мерино дээр алдаа гарчлаа. Тэгсэн Микель Мерино шүү дээ. Тэр бол яг зүгээр яг юуны хувьд бол бүр гар мараас нь татаж унгааж байгаа юм тий. Гэхдээ нөө бөмбөний чиглэл чинь шал өөр юм байгаа байхгүй тий. Кортуа руу чиглэлжсэн шүү дээ. За ингээд гац одоо чухал зүйл нь юу гэхээр Райсийн шар утсыг цуцалсан. Гэхдээ зөрүүлээд партийн шар утас аваад хагас шигшээ ихний тоглолтыг өнжих болоод Райс ч аюу уралсан шүү дээ. Нэрээ Райс гэснээс юу энэ учрааны өмнө гэх юм уу? Одоо шүгэн амиглахад Деклан Райсийн баллон дор авах магадлал нь 1.4 байсан юм гинэ. За. Одоо 251 гэсэн. Тэгсэн чинь энэ Реалтес 2 тоглолтын дараа 41 буюу ойролцоогоор нэг 2.2 магадлалтай болсон юм лээ. Зүгээр яг Арсенал аврагуудын лиг төрүүлвэл магадгүй ингээд бодоод үзэхээр нэрээ үлрэлийн туршийг тоолсон бараг Райс болох гэж байна шүү дээ. Сака, Өдигөр хоёр яалаа тэмтсэн байсан гэдэг ч юм уу. Тийм сонирхолтой зүйл олж харсан. Тэгээд энэ зуны одоо Реалын одоо солилцооны гол зорилго бол тий дараагийн тооны кросс олох, аль эсвэл тоглолтын систем өөрчлөгдөхгүй тасалжуулагч солилцох. Энэ хоёр ял нэг нь бэжиж ирэх үл тасалжуулагч нараа өөр одоо Реал Мадрид харах ах гэж бодож байна. Тэгээд саяны хоёр тоглолтын дээр бол яг тоглооны яг найруулга гэж ямар чухал элемент юм бэ гэдэг бол харагдаж байлаа тий. Хувь хүний тоглолчоос гадна одоо тоглоог хуваарлах, тоглооны жигүүрийг одоо солих тий
найруулга, 3 ухаан болол зайлшгүй хэрэгтэй байхгүй хөлбөмбөгт те. Хичнээн их дата статистик, хувийн ур чадвар гэж яригдах боловч яг тэрний тоглолтыг найруулах 3 ухаан гэдэг бол одоо хүртэл маш чухал байна гэдэг бол харуулсан тоглолт болцсон байна те. Тэгэхээр одоо дараагийн Тони Кросс юм бэ яа гэдэг асуулт гарч иж байна да. Тэгээд Беллингем чинь ирчээд Эмбапе байхгүй байхад сайн тоглоод лөө. Ер нь тий. Беллингем Карло Карло Анчелотигийн юунд одоо Эмбапе ирснээс хойш Беллингем бас дарагдчихгүй гэж бодоод яг энэ бас нөлөөлж байгаа. чухал тоглолтууд ер нь Беллингемч харагдгаа болчлоо. За бөмбөг байрлалтууд яг хагас хамгаалтан дээр 10 номерын байрлал дээр яг энэ тоглолтод бол би Беллингемийг тэгж хараагүй. Беллингем ч өнгөрсөн үлрэлийн эхний үлрэлийн шүү дээ. Өнгөрсөн үлрэл чинь. Ирээл шууд дандаа нөгөө клач голууд орно. Яг нь улирлын эхний хагас Беллингем зөв муу тоглосон гол одоо улирлын эхний хагас эхний 3-ны муу тоглосон тий. Тэр гол шалтгаан бол Еврогийн финалийн хожигдол юм бэл. Энэ бол яг сэтгэл зүйд бол маш хүнд одоо тийм нөхцөл байдалд орсон юм байл л тий. Тэгээд тэрнээсээ сэргээд улирлын одоо голын 3-1-ээс бол шал өөр болж ирсэн тий. Тэгээд яг хоосо Беллингем саяны тоглолтын дээр үр дүнгүй байсан одоо гол шалтгаан бол тэр талбай хойноос бөмбөг найруулга ирэхгүй байгаа. Бөмбөг ирсэн ирэхгүй байгаа. Хэрэгтэй газар нь хуваарлагдаж ирэхгүй те. Тэгэл нэг тийм хүчээр довтлох гээд байгаа гэдэг л асуудал ах шиг. Би ер нь реалыг тэгж хараад байгаа байхгүй. Одоо манай жудогийн тайлбарлагч хижрээ ярьдаг шүү дээ нөгөө. Босоохоос эвтэйгийн залгаас гэдэг шиг. Залгаас хамгаалтаас довтлооны залгаас юусэн байхгүй. Тий. Найруулга. Урталт нь амар амт байгаад идэг. Нөгөөдөл тэр бөмбөг ирэхгүй. Очихгүй. Тийм Беллингем тэгээд одоо яг зөв голд айхтар тэгж оролцоод байх шаардлагагүй бас болчихчлээ. Эмбапе ирснээр одоо өнгөрсөн үлрэл жишээ нь одоо баг хуурамчсан амарч юм шиг те 18-ын байрал дээр байгаа боловч яг хуурамчсан амир шиг тоглож исэн шаардлагатай үед өөрөө төвийн тоглолчийн үргийг хүртэл гүйцэтгэж исэн. Баг Бензимагийн оронд тоглосон шүү дээ. Тэгсэн. Тэгээд одоо энэ үлрэл Эмбапе ирчингүүт чинь нөхөр өссөн үсэг ингээ хойшлох шаардлагатай болчихно. Тэгээд зөвөр Эмбапег Беллингемиг зөвөр яг Дортмунд байсан шиг нь төвийн хагас дээр бүр яг ашиглуул яат юм бол 6 номер 8 номер хойшлуулаад. Тийм бүр өшөөлөө хойшлуулад тэгж ашиглавал бас нэг Реалын дунд шуум арай очтой болж магадгүй. Ер нь Реал дээрэл Карло ингээл бүр яг урд өмнө амьдралдаа тоглож байгаагүй байралд нь пак гэж тавьсан шүү дээ. Өөрөө ч тэрэнд нь гэхдээ хувийн чадвар өндөртэй тоглож учраас сайн дасан зохицоод ингээд одоо гоё арга барилд нийцсэн л болохоос зүгээр яг Дортмундд байсан байрал дээр нь ингээд авчиад тоглолол бас яад юм бол өөр ингээд яг нөгөө хагасуу тайж яхаар те голд оролцсон арай цөөхөн байсан л та тий. Тэгээ би Беллингемийн нэг өөрийнх нь ярьцлагыг уншиж хахад юу юм бэл. Миний хамгийн дуртай байрал бол 10 номер л гэж ярьсан. Багасаа яг тэрэн дээр тулсан. Бирмингемийн академид байхдаа. Тэгээ Дортмундд очиод яг хойшлцсан. Английн шгшээдээ бол бас хойно тоглодог гэж байгаа одоо урагшилж чадаа шүү дээ. Анчелоти гэснээс Клоптой холбогдоод байгаа юм л Реал Мадрид ч. Клоп, Алонзо гэсэн хоёр мэрлээ байдаг шүү дээ. Тэгээ ер нь тэр хоёрын аль нэг л байж таарах юм шүү те. Клоп Реал ирчвэл бас юу. Алонзо арай илүү баг. Клоп одоо гол нь тэр нөгөө төсөл нь эхлээд удааг байхад тэрийг хаях уу гэдэг ч юм бас нэг жил болж шүү дээ. Хэцүү хаа. За тэрийг хэдүүлээ удахгүй дараа нь ярил та. Одоогор Анчелоти маань явчихсан ажилтайгаа байна. За үлдсэн нэг тоглолт бол Боруссия Дортмунд Барса 2-ын хооронд болсон. Тэгээ яг ихний тоглолтыг олон голын зөрүүтэй өндөрлөсөн тулдаа юм Барсаас. Сая бас муу тоглосон шүү. Гераси хэтрик хийгээд 10. Гераси хэтрик хийгээд ингээд Рафиня Левандовски хоёр урд бичигдсэн. Энэ Дортмунд Барсагийн тоглолтын дээр эхний тоглолт Нико Ковч ягаад 4-3-оор тоглосон бол тэр баг энэ хойно 3 тийм биш 4-3-3. Эхний тоглолтын дээр чинь харин 5-таа тоглохгүй юу? 5-таа тоглох хэрэгтэй шүү дээ. Тэр бол баг энэ 100-ны би бас тийм бодож исэн чинь 100-ны онцлог шүү. Хуучнаар гаргасан. Яг өмнөх тоглолтын дээр Майнциг чинь 5 хамгаалч шин тоглож очиж байгаа байхгүй. За энэнгээр одоо Барсаа тоглох гэсэн чинь нэг сонингаараа гаргацсан байдیں۔ Тэгээд мань тэгж бодсон байж байгаа шүү дээ. За Барса дээр энэ нэрээ хотлоо хаа. Тэгснээ Бундслигт буцаж ирснээр 5-таа тоглож. Тийм тэгээд Баяр бас үр дүн авч байгаа шүү дээ. Хариу тоглолтын дээр 5. Барсаг тийм хоёр өстө бүр нүцсэн шүү дээ. Дортмунд жоох эртхэн голууд ийцсэн бол бүр эвгүй л болох байсан баг тийм. Тэр бүр ингээд 100-ны онцгой шиг байгаад байгаа. Ягаад Нико Ковч болж исэн юм ба шал өөр болох тийм. Ингээд хоёр тоглолтын нийлбэр дүнд яг гоо ингээд 2 голын зөрүүтэй Барса ялж байгаа юм л та. Яг нөгөө голын магадлалыг харсан чинь Дортмунд хамаагүй илүү л. Бараг 1 үл 2 гол гэж. Ялангуяа хоёр дахь тоглолтын дээр бүр өчнөө момент тарсан. Тоглолтын дээр ч гэсэн угаасан шүү дээ. Тийм. Герасин 5 метрээс зүүж мөрөөл те. Яг гоо тэр нь Герасин гэхээсээ тэр ягаад Нико Ковч яг болж исэн тэр хувилбар дээр Олимпийн зингэлэгт ч шал өөр болгоцсон гэдэг бүр амар хачиргалтай санагдаад байгаа байхгүй юу? Нэгснээ одоо хариу тоглолт дээр яах нь гэсэн чинь хүний яаж идэж чааш шүү. Тэгснээ хожиж энэ тэ. Нилээ яг зур байлаар болж ш тэ. Сүрприз бэрэй гэж бас бодсон байж магадгүй нэг одоо
байнга тоглодог тактикаа багаж байгаа эргэлзүүлэх. тий эргэлзүүлэх. Одоо ер нь нэг бас тэрэнд нь тааруулаад Барса бас бэлдээ судалгаа хийцэн байгаа шүү дээ. Гэтэ хамгийн ачаархалтай нь одоо Нико коуч ерөөсө 5-таа баг тоглохгүй байж байгаад яг Барсатыг тоглолтын өмнө Майнц дээр 5 амгалчтай тоглосон баг. 2 төр. 2 тойрог тоглоод. Тэгээд үр дүн авчиж байгаа байхгүй юу? Бараг 5 амгалчтайг харуулж сюрприз болох гэдэг байхгүй тэр чинь Барсад яг Дортмунд байсан. Тэгсэн яагаад энэ хамгийн жогол Дээрээс нь Гросс тоглоог мафных дээр чаа. Сая Гросс бол бас чихэр шиг нийжлээ шүү. За Граси ингээд юу яж байгаа юм бэ? Аврагуудын лигт нэг үлрэлд 13 гол оруулсан. Анхны Африк тоглогч болж байгаа юм байна. Барсагийн эсрэг Хетрик хийсэн анхны Африк тоглогч болж байгаа юм байна. Тэгээд юу юм бэ? Эрлэн Хааланд Левандовски хоёр өмнө 10 гол хийжсэн юм байна. Нэг үлрэлт тий. Нас нэг үлрэлт. Тэрийг бол бүр ингээ 13 болгочихж байгаа. Тэгээд саяны Хетрик бол их олон рекорд амжилттай өөр дээр мичүүлж байгаа юм байна. За ингээд аврагуудын лигийн шилдэг 4 баг тодорхой болсон. Хуваарийг хамтдаа харъя. Яа 4 сарын 35 сарын гоё тоглолтод. За удах ирэхгүй 4 шинэ. 4 тоглолт дөрүүлээ гоё болно тий. Тийм дөрвөлээ гоё. Харин тий офтагаас бас ер нь магадлал бол 30% өгсөн баг байхгүй л шүү. Ер нь жигдэлээ тий. Арсенал нэг 27 он байсан уу? Авраг авах магадлал тий. Арсенал хамгийн илүү нэ. Тэр угаасаа айгүй жигд баг доотлол нэг 20 мөрөвтэй байгаа шүү. Дөрвөлээ 25 гээл бодчихё. Тэгсэн. Нэг ялгаагүй л юм байна. Яг энэ тэнцөө энэ дөрв болоо. Арсенал дээр сая гэхдээ Габриэлийн орон зай ер нь гайгүй байлаа тий. Габриэл Магадайсон. Харцсан гайг байлаа тий. Кивиор бол нэг гэж өөр дээр найхтад дарамтч бас ирсэнгүй шүү дээ. Барса дээр нэг хагас шишээ дээр Лева тоглох уу? Левандовски ярин гимтчлээ. За Лалигийн тоглолт байгаа. Тэрэн дээр Сая хэдүүлээ юу ярина. Дараа нь ярих юм тий. Тэгээ. За Европа лиг руу оръё. За Европа лигт өнгөрсөн 7 хоногт ч нэг амар тоглолт. Кино шиг юм болсон байлээ. Яг үл Кино цаашаа юм болсон. дараа нь 50 Never gonna stop. Энэ ер нь байлээ шүү дээ. За нэг ингэ хайтайхан хэлсэн тий. Хайтайхан хэлсэн. Хайтайхан хэлсэн тэр. Алехандро Тэр. гойч өгөөд гойч хийчих واخ. Угаартай харин энэ угаартай амуурын мөрч үгүй самт байсан тий. Спортингд. Тийм баг шүү, тийм баг шүү. Угаартай чи спортингоос Парис Сен-Жермен тэгсэн. Харин тийм бараг л нэрээ таарсан баха. Яа. Цааны хоёр таг нийлж бүлэг дөрөв юм тий. баг 70-оос нэг үе суулгах ийм юм байна зүйл даа гэж. гарч ирнэ. Давтлагчд нь л голдохгүй байгаа юм да энэ Манчестер Юнайтед. Гоё гол хийсэн. Багш нар гүн байгаад их яахаар. Бусд нь л гол. За ингээд хэрэг бишцээ. Толисон. Хэрэг биштэй ч гэсэн тий одоо ингээд Энд бас эвгүй гаргаж байгаа Саяны шүү. голч 71 билүү энэ. Тийм 71. одоо ч дулаан авчиж байгаа сте. Лион Лион? тий. Тий. Тэгээ 10-аад давтлаад байгаа шүү. Тий яа тий улаан авчихсан тий. Тэр. Тэгээ гол оруулчих мөнгө шиг үгээд байгаа шүү. Чи дараалал үлдсэн байгаа юм шүү. Дахиад хийх гээд байгаа. Тийм л итгэлтэй шүү дээ. Амар идэвхтэй байгаас тий. Зүгээр бошуухан дуусгаа хийж Зүгээр ингээ оноо маноныг харангуут тэгдэм шүү. Лаказет голдод. Энэ дээр болоо авчих. Юу лээ? За. Одоо нэмэлт цаг Аа биш. тийм ээ. Нэмэлт цаг дээр харуулад байгаа. Энэ бол гарцаагүй. Гарцаагүй. Харуулаач ус арай тгийг юм байна. Хэдүүл амдарсан байна. Арай муухай. Тэгэл Лалин Батэр гол оруулах мөнгөөр шүглэх чинь тий. Тэнцүүлчээд. За 105 дээр ингээ Райан Черки. Энэ залуу чинь жил амар байна. Черки одоо явах баг болж байгаа бох төө. Черки сайн байна. Нэг хэсэг тэгээ нэг жоохон орон гарan байсан. Тэгээд одоо уламжигд болоод. За ингээд энэ бодилсан хамгаалтан дээр. Юнайтед хамгаалт сайн байсан бол энэ тоглолт аль дээр дуусчих. Тий. Энэ гой пенальт авч чам алгадаж хуураад. За Лаказет 4-2 болгосон. За ингээд одоо Бүх юм дуусчихын уу гэж бодсон те. 10 минут дутуу. Өстө хурдан гол хийсэн чи алдангуудаа буцаагаад давж ирчихэж байгаа шүү дээ. Дүнгийн юу гаргаад. Тий. Энэ бол бүр маш чухал одоо юу болсон тий. Семиро харин Алсан айн тоглолт. чихэж ороод пенальт аваад ингээд маш хурдан гол ингэж орсноор өөр болгосон. Тэгээд Касемиро өөрөө дамжуулт өгч. За тий. Убаа. За ингээ нийлбэр дүн тэнцэж байгаа шүү дээ. Ер нь бол цаг сунгах юм дээр л ч бодчихсон байна. Тэгээд энэ тоглолтын төгсгөлийг 99 оны финалаас ч баг илүү гэж баг ярьсан байлээ шүү. Тэг яг нөгөө тэр чинь тэгээ финал болохоор аргагүй л тийм. Энэ ч одоо шүмгийн нэ Европа лиг шүү дээ. Юусе давруудын лигийн финалд ийм гоё гол хийсэн энэ залуу. Дахиад Касемирог дамжуулт. Давтлагчд нь л голдохгүй. Бусад баг оноо ирээд голдчих гээд. Тийм маги хийсэн.
Магисэн шүү. Тэр бас яг туршлага Маги нь чинь хайчих гоолын дамжуулт өгсөн энэ дэр чинь. Тэгсэн. Далоогийн гоолын дамжуулт. Маги дээ тэнд очсон зогсчлаа гэдэг бас. Тий. Туршлага нь хайчих. Туршлага харин Касемирогийн туршлага, Магигийн туршлага л ер нь аваад зогссон. За би энэгээр явуулсан кино хийх үхөө. Тий. Тэгээд энэ тоглолтын дараа юу гэж ярьж байна? United-ийн фэнүүд болохоор нөгөө 90 дэх минутанд Fergie time гэж ярьдаг байсан ч одоо Amorim time-ыг 120 дахь минут болгон түүнээс хоошхыг. Amorim time гэж нэрлэл сүгэ гинэ. За. Тэгээд Amorim энэ ч яг нөгөө лигтэй энэд маань яг таархан байгаа ч гэсэн Европа лигт хожигдохгүй л яваад байгаа шүү дээ. Ер нь Европын тавцанд хожигдохгүй яваад байгаа нэг л баг байгаа. Тэр нь United. Одоо тэгээд яг хамгийн одоо яг л хамгийн хатуу давах хөстэй даваатайгаа таарч. Энээс өмнөх даваануудыг бол бас тийм бас зөөлөн даваанууд байлаа шүү дээ. Одоо ингээд бас учраандууд харах юм бол тий. Одоо яг л одоо таарах хөстэй багтайгаа таарч байна да. Одоо Атлетиктэй илүү. Тий. Тийм Билбаотай. Билбаотой тий. Тийм хуучраг нарлаа. За Casemiro гэрээ. Энэ тоглолтод ер нь зүгээр United ирснээс хойш баг хамгийн супер тоглолт нь болчихоо да. Тэгээ ер нь 2 гол амжуулт өгсөн тоглолт бол байхгүй. Яг үзүүлэлтийг харуул хамгийн супер тоглолт. Тэгээ нүүсгсэн боломж нь ч одоо долгоор яахсан шүү дээ. Тэгээ цэвэрлэгээ дүэлд ялсан гэдэг үзүүлэлтээр ер нь багаад ирүүлсэн билээ. Пенальт авчирж байгаа бас. Баг тэрийг оруулал 3 гол гэсэн тий. Тэгээ сүүлийн 3 гол шүү дээ. Аав тоглосон Casemiro тий. Одоо нөгөө Каласны ачаалтаа гэдэг шиг л ухтаа бол ийм л амтнал юм байгаа юм л да ялтч. Тэгээд насан ч гэсэн нөгөө хоёроос хамаагүй залуу шүү дээ. Модрич Кросс хоёроос залуу байна. Гэрээс чинь арай бас болов уу? 5 жилээр ирсэн. Одоо тавих нь 3 мөр нэвчсэн баг шүү. Тэгээ 5-ын 3 нэвчсэн шүү дээ нийлэрлэр. Casemiro. За ингээд United-ийг бол ямар тач бас ихэр кино шиг тоглолт. Тэглээ. Бас хаашаа гоё баг гарч ирлээ. Тэглээ. United-аас гоё найдрын хас. Тэгээ гэрэл асж штэ. 10 лиг шууд орох боломж гарч штэ. United Tottenham үлдчихвэл өөр л гоё юм болох гэдэг. За ингээд хэдүүлээ юу вэ? Европа лигийн үлдсэн багуудыг харъя. Бодогдлын. За Лацио хасагдцсан. Энэ тэгэлсэн юм болсон мөлий те. Лациогийн тус энэ амаргүй баг байна тий. Тэгээд уг нь Лациог нь хожих бүх юма хийсэн штэ. Тэгээ пенальт өгсөн чинь өөртөө талбай дээр Яг ч одоо өнгөрсөн жилийн конференцийн аваа. Лацио ч одоо Италид бас топ том баг. Tottenham ч гайгүй учраатай таарч гэж боддог шүү дээ. Одоо Бодогдлынтийн харин яг ер нь цаасан дээр бол гайгүй тулцсан байхаа. нөгөө хоёроо бол гайгүй талт. Гайгүй багтаа таарчлаа тий. Тэглээ. Аваа залчих хөө Тотнам. Одоо гэлэмч бас тийм гоё динамик довтгоотой гоё гэлээ. Тэгээ одоо энэ жилийн финал чинь Билбаод болно. Сам амэсцэн гэлэхэд болно гэдэг тий. Атлетик Билбао ч одоо өөрснөө тэгээд талбайдаа финалд нь л гэж үзэх байлгүй дээ тий. Тийм. За тийм л зоригтой байгаа Билбао ингээд бас Билбаогийн зам бол бас Рома Рейнжерс бас амаргүй л байсан юм байна тий. Рейнжерс ч одоо хизээ финалд бас нэглэн өчнөр гэсэн шүү дээ тий. Шүгэн аймд бол ихнийх тоглосон Билбао. Тийм 2 тэг гэж. Тийм Билбаог тэгээд энэ хасагдах штаттай тэмцээнүүдэд их мундаг тоглолтгүй л гэж ярьдсан байлээ. Тэгээ сүүлд Атлетикотой нэг финалддаг чи 10 тэгсэн билээ. Тийм юуны 13 он баха. 13 13. Атлетико Мадрид төрүүлжсэн. Тийм тэгээд Тийм хагшаа гоё тоглолт болох нэ. Билбао Манчестер тий. Копа дель Рейд ч одоо бас яг хасагдах штаттай тэмцээн гэж явна шүү дээ. Тэгээд Копа дель Рейд бас Атлетик Билбаог сайн тоглодог. Жилийн жилд ер нь баг хагас шишээд ороод ирсэн заримдаа финалд центр зогсож байна. Ер нь Реал Барсад хамгийн их садаа болдог баг нь бол яг Копа дель Рейд бол Атлетик Билбао шүү дээ. За конференц руу оръё. Конференцт бас хүснэгтийг харчаа гэж бодож байна. Битис Фиорентина гэдэг хоёр баг явж ирсэн гэдэг таамгийн баг. юм болдгоороо болсон байна тий. Өстой юм болдгоороо болцоож шүгэн дөрөвт таарлаа. За нөгөө талд яг тэгээд финалд гарах нь тодорхой байгаа. Тэгээ цэлээ бас сайн утсан байгаа. Тийм 3 гол оруулсан шүү дээ. Эхний тоглолт тэнцээд хариу тоглолтын дээр Фиорентино 2 хийгээд тэгээ нэг тэнцээд тэгээ төгсгөлийн голыг нь Фиорентино гэдэг. Фиорентина ч одоо өмнөх 2 жилийн конференц лигийн финалист шүү дээ. Вест Хэмтэй финалдаад, Олимпиакстай финалдаад. Баяр түгэнд баг анх удаа гэлээ Европын тэмцээний ингээд 3 жил дараалж хасах шиг хэлдэж байгаа. Гэтэ Битис гайг байхаа шүү дээ. Илгүүлтэй. Гэтэ Битис энэ үл бас. Энэ нас их гоё тэнцвэртэй тоглолт болох байхаа. Энэ удаа алин ч гэж хэлж юм хэр би бол Аль аль нь лигтээ сайн байгаа. Битис Фиорентино 2. Их формтой байгаа 2 баг энэ да. За энэ ч ойлгомжтой. Юргард нь гараад ирдэг юм да. энд одоо бусдаасаа тасарчсан нэг баг. Тий. Баяр шүү дээ. Ясаа хариу тоглолтын дээрээ сожигдсон мэт. Тэгсэн. Стэнфорд Бридж. Эртээ яг хоо тэр
үлдэхүүн төрөөсөө. Конференц дээр анхны хожигдол болж байгаа тийм. Бараг тэнцээчгүй юм байна. Тэгээ энэ өдрлийн Лехе Варшав гэдэг тожигдчихэ. Челси сариу тоглолт. Юргордныхан бол бас айгүй баяртай авах уу одоо. Стэнфорд Юргордон энэ бас энэ өөрсдийн түүхэнд анхны тохиолдолд байхаа гэж бодож байна. Энэ юуны 6 жил одоо бүр 8 жилийн өмнө юм шүү дээ. 8 жилийн өмнө Европа лигийн тухайн Европа лигийн одоо шүгийн одоо 16 Арсеналтай тогложсэн Юргордон. Тэгээ тасгалжуулагч хэн байсан гэж? Хин гэлээ. Ярьжсэн хэдэн дугаар юм. Тасгалжуулагч нь одоо Вест Хэмийн босс шүү дээ. Грин Поттер. Грин Поттер гэстэй. Поттерс хойд. Тийм нэг ярьжсэн. Тэгээд тэнд ажиллаж байгаад англи руу иржсэн Поттер. Тэгсэн одоо ингээд дахиад гараад ирж байна. Өндөр даваарлуу тий. За ингээд хэдүүлээ нэвтрүүлгийн эхний хэсгээр Европын тэмцээнүүд өнгөрсөн 7 хоногт юу болов гэдэг талаар ярьлаа. Эхний хэсгээ завсарлуулъя. За футбол ток нэвтрүүлгийн ерөнхий эдитгэгчээр сайн сайхныг санхүүжилт яваад голомт тонк алтай эдитгэгчээр өөрийн бараг сэрээ Тайлер брэнд ажиллаж байна. Хэсгийн хугацааны дараа эргээд болцсон. Эргээд уулзж байгаадаа баяртай үзэгчтэй футбол ток нэвтрүүлгийн өнөөдрийн 36 дахь дугаар үргэлжлэн та бүхэнд хүрч байна. За нэвтрүүлгийнхаа энэ хэсэгт бид Английн Премьер Лигийн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон бас 3 тоглолтын талаар ярилцахад бэлэн болсон байна. За 33 дугаар туурын бидний үрэх эхний тоглолт маань Эвертон Манчестер Сити багуудын тоглолт байна. Goodison Park City сүүлийн удаа. Тий. Эвертон Goodison Park-д бол тий энэ хожигдоог удаж байгаа хаа. Удаж байгаа. Тий. Мойсиг ирсэн сошиал авдаг хожигдоог байсан. Хожигдоогүй Тийм бах. Ливерпулийг очсон юм уу Goodison Park-д. Тэгээд тэр чинь нилээ үдсээ. Сити чинь гол хийж чадахгүй болсон. Тий. Энэ тэгээд баг 0-0 ч юм эсвэл 1-1-ийн тэнцээний тоглолт байвал байхаар тоглолт. Де Бройн ч одоо өмнөх тойрогт яаж галзуурлаад Эвертон эсрэг хамгаалт сайн баг эсрэг бас хэцүү л шүү. Тий. Тэр энэ миний харахгүй юу? Чи Эвертон сич гээд байгаа байхгүй юу? Энэ бол бас Эвертоны бол яг л хийдэг гол нь шүү дээ энэ бол. Яа, тэгийг яг гарын савж таарсан. Энэ хин Эдерсон ч яатсан юм. бэртцсэн шүү дээ өнгөрсөн төрөв. Тэглүү. Тийм шүү дээ. Хоёрдугаар гарсан тий. Голден амжилт өгчөөд бэртцсэн шүү. За ингээд пикор тааж байгаамаа хааж байгаа юм чийсэн. Ямар мармуш. Мармуш их сонин энэ өдрөл 6-ыг бол хийсэн гэдэг. Зургуулаа Этихадад айлын талбайд ерөөс хийж чадахгүй. Хийж чадахгүй л яваад байгаа тий. Хийж чадахгүй л яваад байгаа. Тэгээ яг хоо Ситигийн хувьд нэг Эрли Хааланднаас байхгүй байгаа даа. Тэрнээс хааландчууд эзэн ирэх юм байна. Ирэхгүй. Бахаа юм. Өдрөл дуслуу. Яа, за ингээ маш чухал гол хийсэн. Энэ гой гол хийсэн энэ бол. Тий. Үгүй хизээ язааны дутагч шиг л болж тий. Энэ бол ч гангаан гол. Эвертний төвийн хамгаалтан голоос ингэж хийх чинь самаргүй шүү. Цаг нилээ явцаа хийж ааш дээр. Тий, нэг тэг болгож нилээ явцаа. За энэ яг төгсгөлийн гол бол тэгээд бас сарцсангуй. Яг л нөгөө коуч чи гэдэг юм. Тий. Энэ угаасаа коуч цайны газар шүү дээ. Тий. Өмнөх тойрогт яг энэ тэгээ яг уунч зогсон шүү. Чи коуч яг цайны газар. Харин тийм байна. Цайны газар. Өөр газар коуч хийхгүй дээ. Тий, тоглож тий. David Moyes. Ямар ч тааш тэгээ Ситигээс оноо зулгаад өгсөн. Гэтэ Сити ч одоо бас нэг топ 5-ын төлөө өрсөлдөж байгаа баг байна да. Авч залсан. За Ситигийн хувьд айгүй чухал ажил болсон. Хэрэгтэй ажил байсан. Энэ аваг бол бас тэгээ нөгөө дидийнхэн доор орчих гэдсэн тий. Сити гэхдээ ер нь одоо бар хожигдохгүй хаа. Оо тийм байх За хэдүүлээ юу вэ? Нөгөө үлдсэн багуудынх нь хуваарийг харна одоо яг нөгөө аврагын лиг эрхлэлээ тоглож байгаа. За Гвардиола ер нь Дэвид Мойсийн эсрэг хожигдоогүй цуврал ингээ яваа л юм байна. 14 тоглосон, 12 өдсөн 2 тэнцсэн. Тийм сонь тий. Голтын өмнөх мэдээлэлээр харж ирсэн чинь Мойс эсрэг хожигдгүй юм бэлээ. Мойс ч одоо бас мундаг амт. Энэ тэгээд Пепи эсрэг нь хожигдсгалжуулагч баг байхгүй хөө. Тэгээ гол нь яг нөгөө цөөхөн байдаг штэ тий. Пепи эсрэг. Пепи эсрэг бол бас бүрэлдэхүүн юуны зөрүү бол багийн зөрүү бол байгаа. За учир нь олоо хожиж байгаа нь бол одоо лоп бол байсан. Сүүлчраас нэлээд хожиждаг байсан тий. Хэн бол учир сүүлчээр 3 ч очсон баг шүү. Нуно шпринтер сант бол эвгүй төлттэй тий. Тэгээд сүүлийн үед яг Артета нэг хэд хожлоо. Өөр одоос тэгж хожигдсан учраас байхгүй тий. За ямар ч Андони Рола орж иж байгаа шиг байна да. Пепиг аргалдаг хүмүүсийн нэг нь. Голын зөрүүмөр ямар ч амар зүрхтэй 32 хүмүүс тий. Аргагүй хөөж. За Нико Орелиг онцлие. За энэ хүүчвэл 19 дэх лөө. 18 стэл.
зүүн зүгүүрийн хамгаалтанд ер нь бол тоглоодох шиг байгаа юм. Тэгсэн хэрнээ ер нь талбай энэ тэнд л явж ах юм. За Нико Орайли яасан гэхээр Премьер Лигт 6 тоглоод 2 дахь гол оруулж байгаа юм. Сүүлийн 2 тойрог дараалал хийж байгаа. Ойр дээр. FA Cup болохоор 4 тоглолтод 3 гол, 3 голын дамжуулалт. Лигийн цом дээр болохоор 2 тоглосон голдоогүй. Аврагуудын лигт 1 тоглолтод л оролцсон юм. Тэгэхээр тэр нь 9 минут. Тэгээд бүх тэмцээний хүрээнд 13 тоглолтод 5 гол, 2 голын дамжуулалт. Энэ тоглогч ер нь ирэх үлрэл гас одоо дээшээ айгүй гоё тоглолттой. Дээрээс нь метр 93 хавцаа хаа. Нилийн өндөр юм билээ. Өндөр нуруулаг тэгснээ хурдан бөмбөг эзэмших чадвар сайтай жигүүрийн хамгаалагч гэхээр яг л нэг бас ПП өсчихсэн хамгаалагч. Яг тэгэхээр нэг хэсэг Матеш нүүний бүр зүүн гарч ирээр хамгаалалт тоглоод байсан шүү дээ. Тэгээд баруун дуу. Зүүн дээр ч үтсэн, баруун дээр ч баруун дээр зүүн дээр бас тавилуу. тавьсан. Тэгээд тоглоодсон. Ер нь угаасаа жигүүрийн хамгаалалт асуудалтай. Гэтэ яг энэ 100 би бас жигүүрийн тоглогч авах байхаа гэж бодоод байгаа. ПП Сити. Орайлигээс гадна нөгөө Джеймс Макети сэлгээр орж ирэх бас айгүй сайн тоглоод байгаа шүү дээ. Тэгээ Оскар Боб. Энэ гурыг бол би зүгээр ирэх үлрэл за гуруулавар гараанд тогтмол гарч магадгүй л гэж харагдах шүү. Үгүй баха. Том юу Сити шүү дээ. Тэгэл ер нь тоглогч. Ялангуяа би Оскар Бобд бол амар тийм ихтгэл хүлээлгэж байгаа. Оскар Боб бол мундаг. Бас нэлийн хүлээлттэй жаад гинтсэн шүү дээ. Гэхдээ яг Оскар Бобын байрал дээр бол одоо Флориано Вирц гэж яригадаад байгаа шүү дээ, тий. Яг шинэ хүмүүс бол авах л баг л та. Гэхдээ одоо нэг жоохон юм цус сэлбэхгүй бол за шинэ хүмүүс авахтаа бас нэг жоохон цензур тавиад юу гэдэг андер 25 гэдэг ч юм уу. Тэгэхгүй бол одоо нэг 30 нэмхийнхэн байна бол нэлийн явах очиж. Ирэх зам бол том цэвэрлэг явах уу. Тэгээд өөрчлөлтөө явна. Тэг цэвэрлэгч гэж одоо чи Кевин Де Бройнд бол шинэ гэрээ санал болгоогүй тий. Тэр нь бол клубын шийдвэр бол байсан. Кевин Де Бройны шийдвэр бол байгаагүй. Гюндоган ч явж байгаа лээ. Тийм одоо чинь Кевин Де Бройн байна. Одоо Гюндоган байна. Бернардо Силва, Жак Грилиш байна. Эдерсон ч бас явж магадгүй шүү. Маш эргэлзээтэй. Нилээн том өөрчлөлт бол Ситэд бол өрнөн. Эхлэлд нь бол ингээд хинээс эхэлж штэ Кевин Де Бройнээс эхэлж штэ. Кевин Де Бройн бол өөрөө тэгжлээ. Би бол гайхсан харамсаж байна. Уг нь бол би дахиад ингэж тоглож чадна штэ. Тэгээ энд дээр л ихтгэлтэй байгаа. Гэтэл яг клубээс ингээд гэрээгээс сонгох санал ирүүлсэнгүү. Тэгээ энд бол тэгээ клубын шийдвэр. Энийг бол хүндэтгэж үзнэ. Гэхдээ би болоогүй шүү гэж одоо хэлж байлээ. Тэгэхээр магадгүй Премьер Лиг дотор ч гэсэн өөр баг руу ер нь явах магадлал бол байгаа. Кевин Де Бройн тий. За өөр улсын одоо лиг руу биш маа гэдэг. Учиргүй Америк төрлөөр явчихгүй юм шиг байна лээ. Өөрөх нь сүүлдээ яриагаар бол тийм топ төвшөнд бол тоглоно гэж хэлсэн байлээ. Тийм гэхдээ яг 100 болоход өөрчлөгдөхгүй болол тий. Тэгэхээр бол Премьер Лигийн нэг бусад одоо Сититэй өршөлдөх багуудад бол бас анхаарал хандуулах хэрэгтэй болчиход байгаа байхгүй тий. Одоо жишээ нь Сити Фрэнк Лампартыг авч байлаа тий. Гэх мэтчлэнгээр ийм одоо боломжууд бол байна шүү дээ. Тэр бол Премьер Лигийн бусдаагад бол бас Челси буцаа харцсан сууж байгаа юм шүү. Анхаарал хандуулсан. Модны цаанаас харцсан. Челси тэгтээ зөндөө болгож бас хэрэгтэй шүү тий. Энэ олон залуучууд дунд нэг одоо нэг Тиаго Силва байх тас нэг зангиддаг байсан шиг тий. Одоо жишээ нь юу гэдэг чинь тий. Байерн яагаад авч болохгүй, Ливеркузен яагаад авч болохгүй юм тий. Эсвэл Итали аль нэг баг яагаад авч болдоггүй юм. Бүр Атлетико Мадрид авах юм уу тий. Эсвэл юу гэдэг чинь за Арсенал бас яагаад сонирхож болохгүй юм уу гэдэг ч юм тий. Кевин Де Бройнер бол нэлээд ширүүн болох байхаа. Өөрөө нөө топ лиг тоглоно гэж шийдэх юм бол яг нөгөө Англи, Германд байсан болохоор бас Итали, Испанд нэг харж үзүүл өгөн сонирхолтой юм тий. Сонирхолтой шүү. Испани хөлбөмбөгт одоо яаж тоглох. Итали бас Бүнцлигтээ буцаж очсон ч маш гоё. Тийм дүр төрх болно. Бас гоё бүнцлигч гоё тосгоны хөлбөмбөг үзүүлдэг тий. Би бол болоогүй. За өнгөрсөн 7 хоногийн одоо юу гэдэг ач холбогдлын үед хоорондоо маш ойрхон явж исэн хоёр баг. Энэ чиглэлээ нэг нь 5 дараалал очсон. Нөгөөх нь 4 дараалал очсон. Хоёр баг хоорондоо амар формтой. Үнэхээр супер байгаа. Тийм юу яасан штэ нэг 4 хоногийн дотор 9 гол хийсэн штэ. Манчестерыг 4-1-ээр хойшоо. Араас нь Кристал Паласыг 5-1-ээр хойжсан. Тэгээ одын тоглолтыг хийж байгаа штэ. Эн чинь одоо Астон Виллагийн эхний довтлогоо. Тийм чи эхний минутанд нэг 40 секунд. 43 секунд. Энэ хоёр чи улирлын ихэнх тоглолт шүү. Хоёр улирлын өмнөх нээлтийн тоглолтын дээр Ньюкасл цүм авдаг штэ Астон Виллаг 5-1-ээр илүү. Тийм штэ тий. Цүм авдаг штэ. Тэрнийг хайрыг авах шиг болсон штэ Астон Вилла. Угаасаа сүүлийн 3 тоглолтын дээр 11 гол алдсан юм. Тийм. Астон Вилла. Тийм. Энэ Астон Виллаг үзэхгүй ухсаж байгаа Ньюкасл. Тэгсэн чи харин Астон Вилла харин одоо нэг тэмцээнээс хасагдсан өөр сонголтог болж байгаа байхгүй одоо. Дараа жил аргууд нэгт орох юм бол тулд одоо ингээд Астон Виллагаас Ньюкаслаас эхлүүлэл оноо авах шаардлагатай болж байгаа шүү дээ тийм. Англиас 5 орж байгаа нь бас гоё юм а тий. Яа 4 байсан бол тэгэл нэг том баг ер нь хасагдах юм шүү дээ. Энэ
Тэгээд сайн харагдаад өнгөрсөн Унай Эмри бас гоё мэдрэмжтэй юм аа. Ямар үед нь одоо 10-ын лигт жишээ нь Rashford-ыг PSG-ээр ашиглаж. Тэснэ энэ Watkins-ыг Watkins чинь гоолын дамжуулт өгөө гол оруулж. Яг зөв. Тэгээ Watkins-аас гараанд гарахаар гарал яг тийм чи өмнөх тоглосон 120 минут тоглолцсон. Хүн тоглолт үзүүлсэн Watkins болол архаас өөр аргагүй байж байгаа. Тэрийг ч хийсэн л дээ. Тэгээс дээрэс нь нөгөө нэг 2-3 тоглолт дараалал суучаар Watkins-аас сурчлагдаж байгаа байхгүй тий. Ramsey. За 2 дугаар үед бол ер нь Астон Вилла нүдсээ. Эхний үе бол яг харьцангуй тэнцүүхэн. Сая дээд нэг өвөл Rashford Марко Асенсио хоёрыг авчирсны одоо том тэглгүй байх. ашигтс гарч байгаа байхгүй тийм тийм. Энэ бол Марко Асенсио, Rashford гэдэг одоо Даниэл Маалн ч гэдэг юм тийм. Яг тоглооны гурал дээр ингээ гоё нөөцтэй болчихгоо маш гоё болчихж байгаа юм. Сонголт их болчиход байна тий. Яа. Өн энэ тоглогч байгаа шүү дээ. Бубакар Онана тий. Онана бас Амадо Онана. тийм нөө гимтэл насаа ингэж идгэж бас Тэр чинь нэг сэтгүүлч та нэг Андре Онана гэж асууж байгаа дуурын нэр гэдэг. Амадо. Андре Онана л гэж хэлчих гээд юм аа тий. Онана гэхээр. Эвертонд өнгөрсөн тэр сүүлийн үйлрэл нь супер байсан тий. Амадо Онана. Тэгээд Эди Хови нөгөө нэг юу яасан хатгаа туссан. Тэгээс би энэ одоо эмнэлэгт бас хүнд хүргэгдсэн тий. Тэгээд сүүлийн одоо 2 3 тоглолтод орсон. Тийм 3 тоглолтод. Тийм эх 7 хоногоос эргээд талбайдаа энэ 7 хоног бас судлаа юм шиг байлаа шүү. байх гэсэн юм зүрээр гэж эх 7 хоногт те гэж одоо яригдчих байна лээ. Гэхдээ өөрөөсөө Эди Хав байхгүй бас 2 том ажил Тэглээ. авцсан. Яг саяных дээр хожигдсон ч гэсэндээ. За ингээд Сити очиж байгаа. Астон Вилла очиж байгаа. 4-7 өрсөлдөд байгаа. Юу вэ? Саяны тоглолтын дээр Оли Воткинс хийдүүлээ. Одоо ярихгүй байх арга үнэхээр байгаагүй. Би өөрийн тоглолтыг тайлбарласан. Тэгээд шоонсон, хөндлөвч онсон, гоолцсон, гоолын дамжуулт өгсөн бүх юм хийчихлээ. Аргагүй ч одоо 3 тоглолт нэлээд сууж гарч яасан. Бас өлсгөлэн байгаа Тийм шүү дээ. тийм. Одоо нэрс цааш тултлан явж байгаа шүү дээ. Бас яг нэг Watkins тийм өрсөлтөд дутаад байсан л да Астон Виллад. Тэгээ Жон Дуран бас өдрөлийг өрсөлдөөдсөн тий. Дуран тэгээд мөнгөтэй өрсөлдөхөөр явсан. Дуран бол яг тийм Watkins-аас гадна хамт жирэмл гараадсэн тий. Тэгээд Дуран бахтаа бол Watkins ингэж суулгаагүй шүү дээ. Тий. Rashford ирснээр бол 3 тоглолтод бол нэг суулгасан. Одоо эндээс өгнө. Амар цогсон. Тэгээ бас ягаад нэг ингээд юутай Арсенал ч юм өөр Премьер Лигийн нэг хуучин топ 6 гэж яригддаг байсан баг сонирхоод байсан нь бол харагдаж байгаа юм байна. Бараг хэтрик хийх хэрэгсэн байгаа шүү дээ. Энд дээр нэг гол гойжиг тоглолт гэдэг Watkins шүү дээ. Watkins ч өнгөрсөн үеэр 10 хэдэн ассист өгчлөө. Шгшээ огтаа дуудагч. Нөгөө 4-4-өө бэртэй адэр гэдэг шиг маш жиг тоглолттой. Мөргөн, цохин, дамжуулна тий 2 дугаар давхар тултна гэдэг. Суур сайтай тий дүүлд бол газрын дүүлд ер нь тэгж биедүүлээ дээрлэх үрээд байдаг шүү. Одоо тэр биерхэн хамгаалагч нартай өнгөрсөн өдрөл Тэмүүлэн битээр голын магадлал гээд нэвтрүүлгээ хийдэг бахта бас Астон Виллагийн хэд хэдэн тоглолтыг онцолж задлж байсан л да. Тэгээ Watkins-ийн тоглолтын дээр ч гэсэн нэлээд задлж байсан. Өнгөрсөн өдрөл бас удирдлагын шилэгт хүртэл яригдчихсэн тий. Премьер Лигийн дээр одоо яагаад энэ залуу Премьер Лиг гэдэг энэ том лигийн удирдлагын шилэгт одоо ингээд сүүлийн үлрэлтүүд ингээд яригадаад байгаа юм бэ гэдгийг өнгөрсөн үлрэлч бид гарлаа. Энэ үлрэлч гэсэн юм бол одоо минуттай байгаа үед бол тий яаж тоглох потенциалтай вэ гэдгийг нь бүр харж байна. Астон Виллад юм байна. За тэгээд зүгээр өөр бас нэг топ багт очвол яах вэ гэсэн бас нэг юм гоё. Арсенал санал тавилуу. Юу байгаа. Хүлээлт бол байгаа. Тий. Тэгээс Арсенал нэг сарын 30-ны өдөр ичлээ санал авсан шүү дээ. Сенсац нэгдээдсэн шүү дээ. Тэгээд бас яг өөр баг сонирхч байсан л та. Манчестер Юнайтед дээр бол бас өнгөрсөн 100 өдөр бол бас нэлээд бас анхааралтай ажилласан. Гэхдээ бол авах шийдвэр гаргаагүй. Челсиас бас нэг яаж ирсэн одоо хилцэл лидерийг урьдчилсан байдлаар зүгээр ингэж тандаж асууж ирсэн эдрийгээ өнгөрсөн 100 бол бас нэлээд гол тийм шумтай байсан шүү дээ тий. Тэгээд тэгэхээр бас аргагүй Watkins ч ийм жиг тоглож байна. Сүүлийн одоо 3 улирал Премьер Лигт бол хамгийн жиг тоглолоо шүү дээ. Яг мэдээж Harry Kane тий Эрлинг Холланд дээр бол гоолороо илүү олонний анхаарлыг татж байгаа. Гэхдээ яг багт үзүүлж байгаа жигт нөлөөгөөрөө бол Watkins бол үнэхээр супер байгаа. Маш жигт байгаа. Тэгээд энэ үйлрэлт яг бас Исак дарагдаад ах шиг байна тий. Яг өнгөрсөн өдрөлтэйгээр харьцуулахад арай доогуур байгаа ч гэсэн тий одоос 15 голтой явж байгаа шүү дээ. Тий 17 ч юм. Гэтэ Эмри ирснээс хойш Watkins-ийн тоглолт бол бүр супер яг юм дэшээ бас. Тэгээд том багтаас яадаг боллоо. Нөгөө Ливерпулийг нэг 7-2-оор хождог чинь тий. яалаа. Эмри арай ирээгүй байсан тий. Ирээгүй байсан. Жирард Өмнөх тасаж болж байсан. Жирард эсвэ. Юу тэгэхэд л би бол анх энэ. Үгүй тэгээ Ливерпул хийдэг байсан, Сити хийдэг л байсан шүү дээ. Энэ бол тий. Тэгээ одоо ингээ Премьер Лигт ер нь өөрийгөө баталсан нөхөр бол нэг топ
4 баг руу очиход бол гайхахаар. Би Джейми Вардитай их төстэй шүү дээ. Тийм. Тэгээ гол нь Астон Вилла гол нь өөрсдөө явуулах үгүй. Тэгээд аваргуудын лигийн ирэх авчих юм бол бас ер нь явуулахгүй хаа тий. Хадгалах гэж үлдсэн тий. Гол нь одоо нэг дурааныгаа зараад дураанаараа мөнгө хийцэн л дээ тий. Тэгсэн. Дураанаар ч юм бол одоо тэгээд байж арай тийм хэмжээнд үнэлэгдэхгүй болов гэж бодож ирсэн мөнгө өөртөө авцсан учраас дурааны ч бараг 70 сая үстэй. тийм Watkins-ыг зараад шаардлагагүй болчих жоохоо. Ер нь бол зах зээлийн санхүүгийн нөхцөл байдал нь бол айгүй нааштай болсон. Тэгээ үйл авсан тоглогч нар дандаа зээл Жиглэх нөхцөлтэй байлгүй. Rashford sense байхгүй. тэрийн нэстэ мэдхгүй. Тэгэл хоорондоо л ярих бах Ирж дуудагдал дахиад хэлсэн. Асенсио ч гэсэн ялгаагүй. Тэгээ Rashford ч өөрөө тэгж хэлсэн шүү дээ. Би 10 лиг тоглоход бол Aston Villa-д ирлээ. Тэр ямар ч Rashford бол United-д дахиж гэрээ байгалахгүй. Тий. Rashford бол гэтээ Барселона руу гэдэг нэг яриа бас гараад байгаа шүү. Яг үл нэг сонирхсан юм. Тэр нэг ансуу заавал явуулж иж тоглох гэж байгаа нэг. Тэгээ ансуунд ч явахгүй гэдэг. Тэр бол хутарсан баху. 100 яах юм аа. Тий. За дараагийн тоглолт руугаар хэдүүлээ. За энэ бол Лондоны дерби. Fulham Chelsea. Chelsea ерөөс аль албадар хожихгүй маш удацсан. Тийм 12 дугаар сараас хойш. Маш удацсан. Ipswich нэг 12 дугаар сарын төгсөлд хожигдоод тэрнээс хойш алын талбайд нар үзгээ байсан. За Fulham бол энэ үлрэлт Craven Cottage-тэй бол маш хатуу одоо учраа байгаа. Ливерпулийг очсон тийм. Маш нэг тоглож байгаа. Аль ч багтаа тоглож байгаа тий. Ноттингемийг хожиж. Тэр Ливерпулийг хождог ч яг бас манай Монгол хүүхдүүдийн буян заяа төгссөн баха гэж бодлоо. 11 хүүхд. Буян заяа. За тэгээд энэ тоглолтыг яг тэр 4-6-аар эхлүүлсэн. За Iwobi энэ дээр Reece James бөмбөг алдаад Iwobi-г олцсон. Reece James бол форм үнэхээр таараа байгаа нь харагдчихлаа. Обаа. За Neto бас энэ тоглолтод бас сэрсэн байлээ. Neto бол ихчиг тоглосон. Тэгээ Малагусто орж ирээд Санчо орж ирээд ер нь арай гайгүй довтлооны баг бас. Тэгэхгүй эхний хагас бол хэцүү байсан шүү. Chelsea ч энэ дээр ер нь хожигдоод дууссан бол за тэгээд Хийвгүй болох байсан зү. Лено сайн байсан. Лено хасаа тий. Тэс нэлээд цаг явсан шүү. За тэгээ харин энийг харин алдсан. За Academy George тий. конференц лигт тоглоо явуулсан. Лигт Тий, конференц лигт дандаа тоглож явуулсан. Чухал үед гол хийсэн George. Ер нь бол Jackson-д яаж дуусах юм бэ гэж харуулсан. Тий. За ингээд тоглолтын төгсгөл. Хаахын эцэг хоёр цагт орж ирсэн. Түнцээ амар ч гэсэн Neto ёо. Neto баг өөрөө гайхсан баг. Би тайлбарлаж би гайхсан шүү дээ. Орчлоо гэж бол. Neto-с үе ийм хит гэлтэй баг хийхгүй юм да энийг. Наалж бараг Хатаа потенциалтай тоглож тоглож байгаа байгаа юм шүү дээ. Тий. Нэгэ супер гол юм бол тий. Чиглэж байгаа нь гоё тий. Чиглэл баг өөрчлөгдөв. Түүгээр дууссан. Хин чаахгүй. Супер гол хийсэн, супер гол хийсэн бол ялцчихгүй. За Марко Силва нэг жоохон гондуухан л харагдчих. Чиглэл байх уу? Винца Мареска бол гар ярих гад хэрэгтэй. Силва гэхдээ бас мундаг засгалж өгч шүү тий. Марко Силва мундаг. Юу тоглогчтойгоо их ажилтдаг гэж хэлээ. Ер нь толж аюу динамик сэтгэл зүйтэй юм ажилтдаг. Одоо ер нь Fulham дээшээ бас гарч ирсэн шалтгаан Марко Силва шүү дээ. Доктортой тоглож гин, топ багуудын эсрэг айхтар тоглож гин, Кренкотчтой бас гоё тоглож байна. Марко Силвагийн нөлөөл ялчгүй тогтцсон Fulham дээ. За эсэгээр Энцо Мареска бол ер нь ингээд бас ингээ шүмжилтэй дээрээс нь юм юу байгаа шүү дээ. Яг бараг халагддаггүй яах вэ гэж мэдээллүүд гарч эхлээд байсан. Энцо Мареска ер нь нэг шүмжлээс бас жоохон жирэхэд энэ бүрэлдэхүүнээ гараагүй гэж ярьсан шүү дээ. Reece James-ийг зүгээр гаргачихсан баг яхагчийн тус. Яг үндэ формыг харсан бол Reece James гараанд гарах үст тийм хэмжээнд байгаа. Тэгэхээр Reece James гараанд гарангуутлаа эхний голын буруу болчих واخгүй. Тэгээд ер нь дамжуулалтуудын тэрийг хараад хахад эхний хаст бол Reece James ямар ч нөлөө байгаагүй. Тэр ч утгаараа 2 дугаар хаст шууд завсарлагаанаар Малагустой гарч ирсэн. Тэгээд овтлогоон дээр нөгөө Jackson гарахгүй бол шүүмжлэл ирнэ гэдэг дээр ер нь Энцо Марескагийн хувьд арай шүүмжлээс жоохон ингэж одоо яагаад ч юм уу те гарааны бүрэлдэхүүнээ сонгочвол гэж ярьсан. Тийм, Марко Силва дээр нэмээд юм ярихад хоёр үлрэлийн өмнө ч бас Марко Силва үлрэлийн шилдэг засгалжуулагчид нэр дэвшээд тэр чинь бас одоо айгүй дэжгүй үлрэл байсан юм аа. Тэгээд яг тэр үлрэлийнх нь тэр зундаа гэх юм одоо Сауди Арабийн Аль Хилал нь илүү Аль Ахлын илүү Марко Силват их өндөр үнэтэй санал тавьсан юм бэл. Тэгсэн Марко өөрөө Европын топ лигийн бас хэмжээнд баг удирдахыг хүсэж байна. Одоохондоо миний хувьд ингээд Сауди Арабыг зорих нас маань арай биш байна гэж хэлээд татгалзаад Fulham-д бол үлдсэн юм бэл. Тэгэхээр бол ер нь бас манерийн амбиц бол нэлээд байна. За тэгээд дээрэс нь энэ үлрэл одоо 8 дугаар байрт орсон баг те. Конференц лиг ирэх бод Европын тэмцээний ирэх урьдчилсан шатны ирэх
авах боломжтой учраас Фулэмийн үед бол бас Европын тэмцээнд ирэх хүлээлт өрсөлдсөн зогсож явахд бол байг газаргүй болж таарч байна. Тэгэхээр Марко Силвагийн тухайн үед тэр Сауди Арабийн өндөр үнэтэй саналаас татгалзаж ирсэн амбиц одоо ирэх хүлээлт бас биелээ болох боломж байна гэж харагдаад байна л да. Өгөөний тоглолтод хожсон бол топ 5 руу ч бараг өрсөлдөх боломжтой байсан. 3 онооны зөрүүтэй болох байсан. Тэгээд оноо 50 гараа авчихсан тий. 51-тэй болоод тэгээд Марко Силва гонигтай байгаа аргагүй тий. Гэхдээ яг ч бас эцсийн мөчөд голно. баруун Лондонд Челсиг бол үнэхээр барддаг юм байлээ. Үзүүлэлт нь бол. Нэг үлрэлт 2 хоцсон түүх байхгүй бол шүү дээ. Сая хоцсон бол тийм түүхтэй байсан. За түрүүн Цэнгэл Тэмүүлэн хоёр маань нэг цус дурдаад өнгөрсөн. Челсигийн зочлон тоглолтын форм бол тун базаахгүй байсан. Сүүлийн 8 тоглолт тэд 3 тэнцэж 5 хожигдсон байсан. Сая ингэ зогсож байгаа юм. Тийм. Чи бүр 12 сарын дундаас эхэлсэн зураг л За шүү. тэгээд тэр хожигдсон багуудыг харъя л да. Ipswich, City, Brighton, Aston Villa, Arsenal. Лондоны багуудтай бас олон. Тэгээ энийг харахаар одоо 5-д явж байгаа нь ч баг их юм шиг санагдчих шнэ надад. Нэг эсээ энийг чинь өмнө 2-д авраг өрсөлдөөнд явжсэн тий. 2-д яваадсэн шүү дээ. Тий, авраг өрсөлдөөнд Ливерпулээс нь хэдхэн оноо дутуу байлаа тий. Тэгээ Арсенал 3 руу унтсан байсан. Тийм. Тэгээд заас хөрхө үзэх юм болов гэсэн чинь. Яг ингээл он гардгийн залгаас. Он гараад байхгүй болсон доо. Тэс зочлон тоглолт тэгээд айхтар бас ингэж яваад байгаа мó гэхээр бас Лондоны багуудтайгаа олон тоглолцсон байгаа. Хотынхаа баг Тийм ээ тий. Crystal Palace, Brentford, Arsenal, Brighton, Fulham. Тэнийг л уучрал болохгүй байгаад байгаа юм да. За ингээд маш чухал үе бол Челсиг ирсэн байгаа. За хэдүүлээ юу яа. Одоо энэ 3-аас 7-д явж байгаа 5 багийн хуваарийг харъя. Newcastle, Manchester City, Chelsea, Nottingham, Aston Villa гэдэг 5 баг 3 одоо аврагын лигийн хэрхэн л өрсөлдөж байгаа. City бол бас гайгүй байсан. Chelsea хамгийн айхтар хуваартай байсан. Everton, Arsenal, Liverpool, Newcastle, United, Nottingham. Яа. Яг нэг талаараас гоё юм тий. Өөртөө хожих юм бол ажиглах нь шүү дээ тий. Нөгөө Nottingham-ийг хязгаарлах гэсэн үг шүү дээ. Nottingham, Newcastle хоёрыг хожичвол өөрсөнд нь аюул их боломжтой. Тийм. City-гийн хамгийн хөнгөх юм шүү. Би City-г хожигдохгүй гэсэн чинь бас учиртай л та. Ер нь бол хуваар нь харсан чинь айгүй дэжгүй харагдсан. Newcastle бас хүнд. Newcastle-аас эвгүй юм байна тий. City яг гэхдээ Aston Villa-тай одоо яах нь бас. Тий. Nottingham үлдчих магадaltaй баз. Nottingham болоос хайтаа харагдаж байна. Brentford, Crystal Palace, Leicester Хийх ёстой юм хийх юм бол Nottingham Тэр Nottingham Chelsea-гийн 38 дугаар төргийн тоглолт ингээд ямар нэг гоё ач холбогдолтой болоосоо. Нэг нь жигдсэн мултрахаар ч юм уу. Тийм нэгууртай юм байна да. айгүй магадaltaй өндөр байгаа. Тийм ээ. Жигдсэн топ 5-аас мултрах байдалтай тоглолт. Aston Villa-гаас амаргүй юм биш үү? Үгүй яа чинь тий. United 37 дээр Chelsea-тэй 38 дээр Aston Villa-тай юм байна шүү дээ. Тийм байна. Бас United ихтэй аль нэгэнд нь гай болж магадгүй. Өөрсдөө Европа лигийн финалд үлдчихвэл бас хайч магадгүй. Хайчиж магадгүй тий. Хайхан ч одоо яашин гэхдээ бас. Би бол жоо сул бүрэлдэхүүнээр тоглох гэсэн үг тий. Сул бүрэлдэхүүн гаргаад ирвэл бас. Гоё юм болох нэ. Гоё юм болно. Яа, хэдүүлээ одоо 36 мургагийн дараа нэг харуул тий. Аврагын төлөө хөрсөлтөө гэснээс илүү одоо топ 5-ын төлөө хөрсөлтөө нь гоё болоод. Эхний хоёр бол ойлгомжтой болсон. Хуучин чи хэдүүлээ одоо нөгөө топ 4 5 гэж ярьдаг гэсэн чи одоо тэгээд хийдэж болчихлоо. Одоо бол ингээд эхний хоёр нь бол ойлгомжтой. Тэгээ 3-аас 7 дугаар байрны хооронд ингээд дээр доор орсон гоё юм болох. Нэг тоглолт, нэг хожигдол, нэг хожил одоо байрыг тэр чигээр нь өөрчлөх. Тийм байна. Nottingham-ыг дахиад аврагын лигт харах байхаа. Одоо хэдүүлээ үр дүн харъя. Өнгөрсөн шөнө нэг тоглолт болсон. Tottenham Nottingham 2 тоглоо. Nottingham 2-1-ээр хожоод Nottingham 7-д явж ирсэн аа. 6-д явж ирсэн аа. 3 руу орчоод ирж. Харин нэг хожоод ингээд. Тэгээ эхлээд Nottingham 20 минутын дотор 2 гол хийсэн. Тэгээ Tottenham чинь сүүлд 80 эдтэй нэг голцчихлоо. Tottenham жихнээсээ Premier League хайжээ. Manchester United хоёр жихнээс хайжээ тий. Европын айлын тоглолтоор өрсөлдөж яваа. Тэгээ Wolverhampton Manchester хожигдсан байна. Tottenham Сая бол тэгээд ер нь бас залуу хүмүүс нэлээд гаргасан байл шүү дээ тий. Manchester United баган залуучууд харагдчихлээ. Залуу охтууд гэсэн болсон байсан. Хүүхдүүд. Юу вэ? За Liverpool Leicester-ыг хоцсноор дараагийн тойрог Tottenham-тэй тоглоно. Tottenham-ыг хожих юм бол аврагын авраг болно тий. Шинэ Wolverhampton чинь 5 дараач хожиж байгаа гинөө. Тэгж байгаа. Тэгээ нөгөө хэнийг Витер Перераг яриадсан шүү дээ. Тийм. Перера одоо энэ Амрамаас олон оноо цуглуулж байгаа шүү дээ. Тий. Хамаагүй олон оноо цуглуулсан. А тэгээд юу лээ баг оноо баг тэнцсэн байл. Wolverhampton-ээс бараг дээр нь гарсчлоо энэ тойргийн дараа. Магадгүй. Хүсэгт байгаа шүү дээ. Хүснэгт байгаа. Хүсэгтээ харъя. Хүснэгтээ 2 дугаар агс байхгүй. 2 дугаар агс байхгүй. Аа.
За тэр хийнараа 3-аас 7 дугаар байрны хооронд дайхтар юм болох байхаа. А яг оноо тэнцсэн United 14-т, Wolverhampton 15 тоо юм. Өмнөөс рүүгээр юм тий. За. Одоо тэр 8 дугаар байрны төлөө өсөлтөө ч гэсэн ер нь бол бас байгаа да. Конференцийн ирэх гээд байгаа шүү дээ. Конференцийн одоо урьдсан шүү дээ ирэх гээд. 3-аас 7 дугаар байрны одоо энэ юу бол бүсдэгтийн байрлал бол тойрогоос тойрогт өөрчлөгдөх юм байна. Нэг тойрог аваад дээр дараа ороод дараагийн тойрогт нь хайл өөрчлөгдөх. Эфед ямар баг төрүүлэх нь тэр бас чухал байна. Бас тийм нэрээ. Эфед ирэх авсан баг тэр одоо Palace энэ төрүүлсэн баг шүү дээ. Тий. Palace хэрвээ Эфед төрүүлчих юм бол Шууд Европ юм бол Европын тэмцээн болчихно л доо. Тэгин тэсэг. Тэгээд энэгээр явуулдаг гэсэн. Тэгин. City төрүүлдээрээ төрүүлчихвэл тэгэл. Тий. 8 эрэхтэй байна. City-вэ Nottingham бас байгаа тий. Aston Villa 3 байгаа шүү дээ. Энэ Palace төрүүлэхгүй бол 8-д орсон баг бол конференцд баг орох юм. За 3-аас 7 дугаар байрны өсөлт ямар ойлгох юм бэ? Энэ л улирлын төгсгөлийг чимхэндээ тий. Сүүлийн 5 тойргийг 38 дугаар. Bournemouth 8 дорох. Бас нөгөө аврагуудын лигээс ингээд нэг лигээс 5 баг ордог болчихоор сонирхолтой юм тий. Тийм бай. Өсөлтөө нь гоё болоод. Одоо United Tottenham финал гарч ирээд яачвал Онлын үед бол аврагын 6 баг орох болцоотой байна тий. За ингээд хэдүүлээ 2 дугаар хэсгээ ер нь дуусгах та цагч гэсэн яг сайхан таараа явж байна. За ингээд футбол ток нэвтрүүлгийн 8 дахь удаагийн 36 дахь дугаар та бүхэнд үргэлжлэн хүрч байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр сайн сайхныг санхүүжүүлэх яваатай голомт баг алтан ивент тэтгэгчээр өөрийн барыг сэрээ Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацааны дараа эргээд болцсон. За футбол ток нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэнд хүрсээр байна. За хэсэг хугацааны өмнө би та бүхэн Английн Премьер лигийн тоглолтуудыг хүргэсэн болвол за бусад лигүүд рүүгээ орё гэж бодож байна. За эхлээд Испани Ла Лигийн 32 дугаар тойргийн тоглолтууд. За энэ дайхтар тоглолт болсон байлээ шүү дээ. Barcelona Celta. За би нэг хасааны өөр болсон тоглолт те. За энэ юу болоод байна л гэсэн юм яригдчихсэн шүү дээ. Хамт Тэгээ юу болоод байна гэж бодоод харсан чи харин өөрл болсон байлээ те. Яа энэ хүн харамсалтай. Ер нь Celta яагаад ингэж Барсаг эсрэг сайн Celta тийм баян ингэж хөлтөд твдүүлэх юм те Барсаг. юу Шавыг байхад баха өнгөрсөн үлрэл хийх юм шүү дээ. Хоёр тэгэр хожиж жоод сүүлийн 10 минутанд 3-ыг хийгээд Cancelo Mansell хийгээд Тэгээ 3-2 хожигдсон шүү дээ. Celta те яг тэр шиг юм болсон. За Ferran Torres ихний гол хийсэн чи Ямал суудсан те. энэ дээр шичээсний жоохон тооцоо алдцсан. Borja Iglesias Яг гарахгүй хооронд. тийм тооны харьцааг тэнцвэрлээ. Барсагийн яг шийдвэрлэх тоглолтууд дээр харин Исчеснигийн нэг тийм давуусвал тал гарч магадгүй л харагдаад байгаа да. За сая бол бас харагдчих байна. байна. Дургуулын цогцолтын алдаа гаргасан. Тийм. Хамгаалтын алдаа их гаргасан. За одоо ингээд их шахчаагийн одоо гор гарч байгаа юм да одоо энэ. Тэгээ одоо Iglesias ч уг нь хурдан тоглогч биш шүү дээ. Энэ дээр бас ингээд нэг Балдыг гэмтсэн шүү дээ. Зүүн зүг хамгаалагч нь. Тэгээд нэг Жерар Мартингийн үгт гарч ирээд Алтангийн шахалт юусоо хийж чадахгүй. Бүр яахаа мэдэхгүй ингээд бас сошиал урагшаа болоод хэцүү л дээ хэцүү. За ингээд 61 дэх минутанд 3-1 болгож байгаа. Ер нь оноо алдах нь барыг тодорхой болчихлоо л гэж бодсон би бол тийм нэр. Би бол эргэж ирнэ гэж арга байна уу гэж бодсон. Би хоёлаа энэ тоглолтыг харсан. Би эргэж ирнэ гэж хэлсэн биз. Энэ сэлгээ давхар сэлгээ бүр амар нөлөөсөн. Олмо Ямал хоёр орж ирээд шал өрсөн. Нэг тийм унжгаар тоглоодсон. Тэгээ Олмо ерөөс орж ирээд 3-1 болсны дараа ерөөс 5-6 минут өнгөрөө тэнцүүлсэн л дээ. Яа энэ дамжуулт бүр арай л супер. Тэгээ юу юугүй тэнцүүлсэн шүү дээ. 68 дээр 3 Тий. Энэ Ямалын дамжуулт. Rafinha гол 3-3. За тэгээ үндсэн цаг хүртэл бас юм болсон. Яа, Celta-ч боломж гарсан. За тэгээд энэ сүүлийн 30 минутанд тий хамаагүй илүү тоглосон. Яг Барса шиг тоглосон. Эхний 60 минут бол ер нь мэдхгүй. За ингээ хөлийн яг дисцэн яалт шиг пенальтаа. Гэтэ яг зүгээр энэ би бол зүгээр жоохон хямдхан пенальт юм болоо л гэж харсан зүгээр яг. Барсагийн фэн гэднийх өмөрүүд юу хөө. Үсээ алдаа харагдчих. За Rafinha бол төдсөн найдвартай ч гэсэн. Мундаг байна Rafinha. Диас. Мундаг байна. Би бол гэхдээ Rafinha-г анх яг Премьер лигээс Ла Лиг дээр нэг Барса тоглолтод бол ийм л хүлээлттэй байсан. Ер нь гоё л тоглох багтаа л гэж бодчихсон. Ер нь дасажуулагчтай л байсан юм байна. Шави яваад арай ч ийм айхтар баллон дёрын хүлээлт бол байгаа үст тий. Үгүй арай ч гэхдээ яг зүгээр ер нь бол Rafinha ч бас Премьер лигт ер нь гоё л байсан шүү дээ тий. Тэгээд нэг бас Испани үйл өмгт ер нь Барсад гоё дээшээ зөгчцоод
гоё тоглох болов гэсэн ер нь тэгээ Шавидал байсан байна. Ханси Фликт бол одоо ихээр гоё зөгцөж шүү дээ. Тэгтээ яг нэг Рафиняг анх авчирсан нь бол Шавил та. Одоо Жул Күндэ байна тий. Рафиня байна. Ямалыг анх дээш нь гаргасан яг Барсагийн зарим фанатуудын зүгээр Шавигийн тэр нэг олон легаси үлдээсэн юунд нь бол аягүй туртаал байт юм байлээ. Яг зүгээр тактикийн хувьд бол мэдээж Фликээс шал өөр тэгсэн тий. Арай л хашаар тоглосон л да тий. Арай л хашаар тоглосон. Одоо түрүүсийн үлрэлдээ бол жишээ нь 20 гол алдсан шүү дээ. 38 тоглолтод 20 гол алдсан гэдэг. Хэдэн тоглолт нэг тэр очсон гэдэг л бас тэр бас нэг баг 10 Барсагийн рекорд үзүүлэлт юм билээ шүү дээ. Тэр нэг тэр очсон тоглолтын тоогоороо нэг тийм Мориньо стайл орж байгаа. Аваачсан л та. гэсэн. Тэгээд Барсагийн энэ эргэн ирэлтүүд зүгээр энэ үлрэлт лав ингээд нэлээд гарчлаа. Гол их алдаж байгаа ч гэсэн одоо Атлетико Мадрид байна. 2-2 хожигдож байгаа 4-2-оор хоцсон. Бенфика 4-2-оор хожигдож байгаа 5-4-оор хоцсон гэдэг ч юм. Тэгээ гол бол алдаад энэ хамгаалт тойны асуудалтай. Яг зүгээр хавар бол харьцангуй нэг алдаж байгаа гол нь цөөрсөн. Гэхдээ эргээд одоо сая 7 хоногийн дотор 2 тоглох шийтрэг хийжлээ шүү дээ. Барса эсрэг. Тэр хамгаалт ялч асуудал. Тэгээ энэ Шави Флик хоёрыг яг холио дундаас нэг хүн гаргаж ирэл гоё. Болдог болоо. Ялц шиг Фликийн одоо өндөр шахаж байгаа тэр эрсдлээс байгаад байгаа юм л да. Тэгээ одоо Атлетико Мадридын Барсад хийсэн тэр 4-2 нь алдтай тоглолт 2 гол бол яг хоёулын дээр нь тийм яг зурж байгаа шүү дээ. Яг одоо шахаж байгаа нэг секундын хэд хуваасны одоо дата юм дээр жоохон зурж байгаа шүү дээ. Ингээд хөдөлгөөн нь ингэ шахаж хооронд ингэ зурж өгж байгаа тий. Яг ийм моментоос одоо ч Атлетико Мадрид 2 гол хийж исэн тийм ээ. Тэр сая бол дахиад яг ийм адилхан 3 гол орж байгаа шүү дээ. Тэр ингээд одоо ингээд улирал нилээ ингээд яаж нэгтарч чинь тий сүүлийн шийдвэрлэх тоглолтууд эхлэх чинь тий иймэрхүү үед бол бас яг энэ эрсдэл бусад багууд нилээ том боломж олох байхаа. Яг нөгөө талаас ингээд шахаад тоглохоороос амар тоглох юм баарсан. Тийм тий. Рафинян талд нь аваад нэг талд нь Ямал аваад үнэлт дамжуулалтыг голоор нь оолмоо гүүгээл тий яг өөрөөсөө бөмбөг бариад ингээд тэр зөрүүл алдчихгүй хол өөрөөсөө бөмбөг бариад ингээд нөгөө бага дарамтнаар тоглоход бол бас үнэхээр хэдийг л хийж чадхаар байна тий. Одоо Интер сууж хамгаалвал тэгэл яг л зөгцөх гол байна. Интер суугаад Барсанд довтлоод тэр тоглолт бүр айхтар тоглолт бол. Гоё тоглолт болох гэх юм тий. Юу Фликред Рафинягийн одоо энэ статистик үзүүлэлт нэмэгдсэн шалтгаан бас юу юм бэлээ. Яг мэдээж нэгдүгээр тактик байгаа. Хоёрдугаар болохоор Рафинягийн одоо энэ үлрэлийн стат чинь 50 гол шууд оролцож байгаа юм байна л да. 28 гол 22 ассист ч болов. Саалах л дээр. Тэр нь болохоор өмнөх хоёр үлрэлтийнх нь бүр нийлүүлснээс илүү байж таар. Эхний хоёр үлрэлдээ 20 гол хийсэн юм шүү дээ. Одоо энэ үлрэл зөвхөн 28 гол хийсэн явж байгаа. Тэгээд оруулж байгаа голууд нь яг ингээд цогч байгаа цэгүүдийг харсан чаа Рафиня болохоор өнгөрсөн үлрэлүүдүүд ингээд нэг тийм холоос цохиодсон юм байна л да. Ойртож чадахгүй. Тургуулийн талбаар баг ордгоо. Энэ үлрэл болохоор айгүй тийм энгийн яг цэвэр 9 номер шиг одоо simple type-чуд юм уу тийм голод айгүй хийж байгаа юм. Тэгэхээр яг нөгөө Барсагийн тоглооны тийм нөгөө бие бинийгээ сулж байгаа Левандовскигийн тэр бөмбөггүй гүйлтүүд нь Рафиняд боломж гаргаж өгж байгаа гэдэг ч юм уу. Тэгээд Ламин Ямалтай ойлголцож байгаа тэр ойлголт нь ингээд өнгөрсөн үлрэлтэйгээ харьцуулахад нэмэгдсэн гэдэг ч юм уу. Тийм бас шалтгаан бас боломжийг бас бүрдүүлж ин тий одоо Фликийн тоглолтын одоо тактик арга барил тийм ээ. Тэгэхээр өөр дасгалжуулагч яг Рафиняг бас ингэж тоглуулж чадахгүй юу гэдэг бол айгүй эргэлзээтэй. Тэгээд Левандовски гэмтчлээ. Харамсалтай. Зүүн гойны ар нь хамстрингийн 3-7 хоног гэж байна. Тэр өстө муу мэдээ шүү тий. Тэгээ одоо Реалтай энэ 7 хоног Копа дель Рей финал чухал одоо 3 тоглолт гүн чинь. Интертэй их 2 тоглолт бол ер нь баг оролцохоор болчих шүү. Финал тус нэг татчихвал угаасаа хэлсэн шүү дээ. Сүү байдаг тийм ээ. Интерийг яг аргалаа гараад ирвэл финалд бол тоглож байгаа. Тийм байна тий. За үр дүн харъя. 32 дугаар тойргийн үр дүн. Ер нь энэ тоглолтоос бусад тоглолт нэг тийм айхтар олон гол ороогүй л. Реал Мадрид, Реал Атлетик Билбаог Вальвердегийн сүлд те. Цаг дуусчаад хийсэн. Реал одоо оноо алдах хэрэггүй шүү дээ. ихгүй. Атлетико харин Лас Палмастай яаж байгаа. Атлетико бүр тавирцсан байлээ. Тийм үү. Лас Палмас мөн Атлетико багилж яхад гуссан байлээ. Атлетикийн хичнээн тийчнээ тэгээд Марсенаас нь гарч чадаагүй байж чад. Арал дээр аваачаад нэг бөөн бүжиг наадам болгож байгаа. Лас Палмас ал яг өөрийн талбай дээр аюултай шүү одоо. Энэ жил чинь одоо Барсаг 2 удаа ашигшсан шүү дээ тий. Лас Палмас тий. Яг сүүлийнх дээр нь яг Барса очсон л да. Барса юу байсан бэ? Эхний хагас 5 хожигдсон гинэ. 11 12 сар маа. Яг хүмүүс шүү дээ. Тэгсэн чинь тэр 5 хожигдсон байгаа бүгдийг хоцсон юм байна. Хоёрдугаар төрхтөө. Хариуг авсан. Тэгээд тэр 5-аас нь ганцхан Атлетико гол хийсэн. Нөгөө 4 мөр гол хийж та. Ревенж.
За. Одоо гоё 6 тойрог үлдсэн 4 онол заглаж байгаа шүү дээ, тийм ээ? Тий. Хоорондоо Реал тоглох. Барса хоёрыг. За шууд өснөх дараа урд нь Битис Жирона ингээ 3-1 харьцаатай хожсон байгаа. За Битис бас энэ юу юм бэ л шүү нэрээ. Одоогийн байдлаар коэффициентороо Англи араас Испани 5 баг орох магадaltaй юм байна. Тэгээд ихний 5 Тодрог байгаа те гэхдээ. Тодрог байгаа. Official болоог байгаа. Гэтэ магадлал яг өндөр. Тэгэхээр одоо Villarreal Битис хоёрт айгуу том боломж байна. Тийм байна те. За Атлетико Билбао бас маш гоё жигд байна өө. Тэгээд яаж хийж байгаа арууд лиг ирэхээ бол хангалттай Villarreal болчихлоо нэг шүү. төвийн тоглолт дутуу байгаа юм шүү дээ. Харин тийм ч нөгөө Үерийн асуудал. хоёр ч тоглолт нь хойшлчод нэгийг нөхөж хийгээд нөгөөтхийн Тэгвэл Villarreal бас хийгийг байгаа шүү. авраа орчих боломжтой. Битис бас он гараад амар боломжтой юм. Битис чи Европ конференц лигтэй тий. конференц лигт байгаа. Конференц лигээс бас Яг Европа зөв Villarreal ачааллын үед арай гайг баг. тийм. Гэхдээ нэг нөхөн тоглолт байгаа. За Ла Лигийн өснөх тийм байдал юм байна. 6 тойрог дутуу тэргүүлэгч хооронд оноо 4 оноо зүртэй. Явсан хэвээрээ. За Serie A руу оръё. За Serie A бас нэг айхтар тоглолт болсон. Гэсэн л дээ. Тэгсэн. Тэгээд Баяр Мюнхен түн тоглолтын дараа ингээд бас Болониадаас хатуу борц өндөр очлоо тий. Хожигдсан. Тэгээд Serie A-гийн өснөгт харах юм бол маш гоё болж эхэлж байна тий. За шууд өсөлтөд харъя. Сая тэгээд юу байсан? Serie A энэ тойрог 33 дугаар тойргийн тоглолтоо өчигдөр 4 тоглолт болох байсан. Хойшуулцаа. Ромын Пап маань таалал төгсөөд Байна. өчигдрийн 4 тоглолтоо бол хойшлуулсан. Тэгээд За, хизээ тоглохдоос тодорхой биш болсон байгаа. Наполи Монцаг хожчихсон. Чухал хожил байлаа. За Рома очсон шүү байна. Мироног. Харин тийм. Рома хожоод бас игээ айтаа. Ренери ирээд ер нь хожигдсангүй шүү. Тэгээд Миланыг Аталантаас чухал тоглолтод хожсон. Аталанта энэ үлрэл Миланыг 2 дахь очих шүү. Нэг тэг гэсэн үр дүнд 4 харагдчихэв. Serie A-гийн үр дүн байна да. За энэ 4 тоглолтын хуваар бол гараагүй байгаа. Тэгээд Ромын Пап маань 89 наснда өчигдөр дамжуулгараснаар Италид ер нь маш олон уралдаанд тэмцээн арга хэмжээ хойшсон байна лээ. Тэгс арга бохоо. За хоёр баг оноо тэмцсэн. Интер Наполи 2. Би тэгээ хоёрыг харсан чинь Наполи чиг айтах юм аа. Яг Сити шиг байл шүү. Ер нь дандаа 2 дугаар ахсан багтай байл. За Аталанта ер нь ингэж явж чад 3-аараа гарчих болов уу гэж бодоод байна. Тий, Аталанта гайг бохоо. Таланта гэхдээ он гараад форм бас амар унсан шүү. Унсан шүү те. Огцон унсан. Тэгийг бол одоо уг нь бас явж явах хэрэгтэй. Тий. За дөрөвдүгээр байрны ихэнд л өсөлтөө. Интер чинь Милантай, Ромотой, Харин тэгээ юу- Барсатай дундуур нь 2 тоглолттой. Торино, Лацио тэргээд чанга хууртай юм шүү. Энд чи Наполигийнхыг ардаа гайгүйс. Авралын өсөлтөө бас Болониас асар чухал сая хожил авсан тий. Наполи, Торино, Лече, Genoa, Parma, Cagliari. Тийм уустай. Арай Дандаа гайгүй юм те. дандаа араас хойш явж байгаа багт уустай. Наполи ер нь бол тэгэл гарт мар хөвж айнаа. Аюу шанстай юм тий. Наполи 5 очоод аврал болох нь Тэгээ шүү. Интер чинь дундуур нь 10-ын лигээр тоглолт. Тэгээ хуваар нь бас юу юм бэ? Наполи дэ төрүүлчүүл одоо юу юм ч одоо сүүлийн 3 жилд 2 2 төрүүл. төрөл юм тий. Антонио Конте тэгээд бүр өөрийгөө батлах нь шүү. Чанар юм а тийм үү. Антонио Конте Итали авралахын тулд намайг дуудаа гэж бод хэлээд байгаа шүү дээ. Ерөөсөө тэгж зарлаад байгаа шүү дээ. Тий. Тоттенхэм бүр хэрүүл оруулах, чиглэлийн урал дээрээ уур ундууцлаа илэрхийлж явсан л та хөрх. Бараг Конте байсан бол Тоттенхэм одоо арай өөр тоглож байгаа шүү. Магадгүй магадгүй. За Германы Бундслиг руу оръё. Германы Бундслигийн 30 дугаар тойрогт болов 2.5 жилийн гэрээ илүү. Ямар зэрэг хүлрэлт бол ажиллах юм бэлээ. 1.5 байхаа тий. Яг зүгээр энэ формороо магадгүй зүгээр эрх хүлрэлт бас орж ирүүл. Бас болох юм да тий. Ливеркузен Байерн хоёртой бол өрсөлдөөр л байна уу. Тийм дээ ер нь бол саяны тоглолт чинь бол одоо яг 6 онооны тоглолт шүү дээ. Тэ байрлалын хувьд бол шууд өрсөлдөгч 2 баг байсан. Тэгээд нэгнийхээ 3 оноо авах боломжийг Ладбах 2 онооны дээр ирсэн юм байна. Тий, яг тийм эс. Нэгнийхээ 3 оноо авах боломжийг хязгаарлаад өөрөөсөө 3 оноо авч яах гэдэг бол яалчгүй 6 онооны тоглолт гэж нэрлэж болохоор ийм ачаал бүгдлээ тоглолт байсан. Тэгээд Дортмундын хувьд бол ихтгэл найдвар хадгалж үлдсэн. Тэгээд сүүлийн 34 дугаар тойрогт бол тэдний асуудал бол шийдэгдэх байх л гэж бодож байна. Тэгээд наан нэг хожигдчихгүй бол За яг Дортмундд боломж байна гэдгийг хэдүүлээ өснөхтөөс шууд харъя. 45 оноотой байгаа. Доллараар орж ирсэн. за эхлээ үр дүнгээ. За үр дүнгээ харъя. За Байер Мюнхен Хайденхейм дүүлгээр за Harry Kane голдож харагдаж байна лээ. За ингээд авраг болох мөч нь улам ойртой дээ. За Фрайбург бас сайн байгаа. Harry Kane даахныхаа цом хизээ өргөх вэ гэдэг рүү ирж байна те. За тэгээ Ливеркузен тэгээ нөгөө Харин тийм ээ. энэ зүр улам холцсон. Ливеркузен гэхдээ бүр өнгөрсөн өдрийн Ливеркузен биш байна.
тий арахгүй хөө. Ер нь одоо 99.9% магадaltaй л болчлоо доо. Одоо эх тойрогт баяр хожоод аврах шууд автомат зарлагдах баха. Тийм. Тэгээ дөрвөн тоглолтод 8 оноо. Тий. Яг хоёулаа очичулсан арай. Тийм ээ. За. Үнслэгийн энэ үлрэлийн энэ тойргийн тоглолтуудаас гой тоглолт болсон. Тэгээ Union Berlin Stuttgart-ын тоглолтод юу ч бүр ихний үе 4-4 дууссан шүү дээ. Энэ чинь Бүнцлигийн түүхэнд анхны тоглолт гэсэн. Ихний үе 4-4 дууссан уу? 8 гол орсон. ийм Европын топ 5-д их цөөхөн биз. Цөөхөн бах уу. Тэгээ хоёрдугаар үед юу болох нь вэ гэсэн харин явж ороогүй. За Дортмундын нөхцөл байдал. За 45 оноотой байгаа. Тэгэнгүүт дөрөвт явж байгаа Лайпциг 4 оноо байхгүй юу? Тийм байх шүү. Бас боломжтой тэгээ Дортмунд. Хуваар нь бас Дортмунд гайгүй үйл юм байна. Тийм манай бэлгүүн бол ер нь Дортмунд бараг ороод ирэх баха. Тавтай тоглоод бол ер нь орно шүү. Дундуур нь 4-3-3 тоглуулж гол бол нөгөөх маань хамгийн гол нь тэр Лайпциг Майнц хоёр ч айгу форм бас хэцүү байгаа. Хэцүү байгаа. Майнц ч одоо сүүлийн 5 тоглолт хоцсонгүй бүр. Майнц нэгсийг цоорж байгаа харин унчлаа. Тэ. Аргагүй дээр бүрэлдэхүүн жуулдаж байлээ л дээ одоо. Дөрвийн төлөө хөрсөнтэй айгу ширүүн болж байна. Тийм байна тий. Премьер лигийн 4-5 шиг лээ. За Франкфурт сайн нэг бүр мултарцсан одоо нэг тэмцээнгүй болсон. Сүүлийн 4 тойрогтой бүр бүтэн төвлөрөх баха. Франкфурт эхний дөрөвтэй баг орчих бах тий. Сая бас айгу чухал ажиллаа байна. За ингээ Баер Мюнхен аврах нэ. Юу юм бэ? Нарын тойрогт тэрвэл Ливеркузен оноо алдаад Баер нь хожчих юм бол Тий. тодорхойлчих юм. А хоёулаа хожих юм бол дахиад нэг тойрог үлээ гэсэн үгж таарч байна. Үнслэг чинь сомоо шууд өргөдөг лөө. Үнслэг ч арай яадаг. Юу яхаа хоёр нөгөө талбайд хийж байгаа сүүлийн тоглолтын талбайд их тоглолт нөрөх байх. Майстер шаалаа гэдэг. Тий. Одоо чинь тэгээ нөгөө юуны Томас Мюллер Баер Мюнхнийг орхин нэтрийг бас яг тэр нэг арга хэмжээгээ одоо төлөвлөж байгаа тий болох бах тий. Төлөвлөж байгаа Баерныхаа. За ингээд сүүлийн буланг танд үлдээ. За баярлалаа. Өнөөдөр Янг талантаар Бундслигийн 2-р одоо Бундслигээс бол онцлоо. Тэгээд Грекийн шгшээ багийн алтан үе ирж байгаа. Тэгээд ирж яваас юу хөвгт болоод ирв? Төлөөлөл болсон. Стефанос Цимас гэх төвийн тоглогчийг онцлоо. Грек. Тий, Грек энэ үлрэлт Нюрнбергт бол тоглож байгаа. Доод лигт гэсэн үг шүү дээ. Бундслиг 2-д. За тэг үзүүн Жан өнгөрсөн үлрэлт бол бас мундаг тоглож байсан тийм ээ Нюрнбергт. За тэгээд дараагийн залуу ёстын одоо Нюрнбергт ингээд тоглож байна. За тэгээ Бундслиг үздэг одоо манай хөгжийн одоо хөлбөмбөг сонирхчд бол тэгээ Стефанос Цимас гэдэг залуу эх үлрэл Бундслигт тоглохоор үгүйсэхгүй. Гэхдээ тэр нь бол одоо үндсэн багийн одоо болох одоо Брайтны шийдвэрээс бол хамаарнаа. За тэгээд Стефанос Цимас бол яг Грекийн одоо хөлбөмбөгийн пирамид тий тэр академийн одоо шугамар одоо тийш одоо гарч ирсэн ийм одоо онцлогтой ийм цэвэр товтлогч бол байна. Тэгээд Европ хөлбөмбөгт одоо маш эрэлттэй болж эхэлж байгаа цэвэр товтлогч бол цэвэр товтлогчийн байрлал ингэж одоо залуу аюустан бол гарч ирж байгаа Стефанос Цимас. За тэгээд Грекийн хөлбөмбөгийн алтан үеийг тодорхойлж магадгүй байгаа. Одоо нөгөө нэг алдарт Константинопол байгаа шүү дээ тий. Константинтай хамт бол довтлохоог бол Грекийн хөлбөмбөгийн дараагийн 10-15 жилиг бол тодорхойлох болов гэж одоо яригдж байна лээ гэж. За тэгээд яг л нөгөө нэг довтлогч нь байх хэвээр яг үзүүрийн довтлогчд байх хэвээр бүх чанар Стефанос Цимаст бол байгаа юм байна лээ. Тэгээд хоёр хөлөөрөө аль алинаар нь гол хийн, за мөргөн, тэгээ хатхан гэд бүхэл одоо чадвар бол та харагдаж байгаа юм байна лээ. Тэгээд энэ үлрэлт Бундслигийн 2-р Бундслигт бол үнэхээр мундаг байгаа юм байна лээ. Тэгээд Германы одоо Бундслигийн одоо багууд бол маш эрчимтэй сонирхож байгаа. Тэгээд тэр нь бол Брайтнаас бол нэлээд бас одоо юу яаж байгаа одоо нөгөө араас нь шалгааж байгаа. Тэгээд тэр дотор бол юу байна те Лайпциг бол нэрлэгдэж байна. Франкфурт нэрлэгдэж байна гэд яг арай Баер Мюнхен бол байхгүй байгаа. За тэгээд Бундслигийн одоо бусад яг одоо Баер Мюнхентэй хөрсөлж одоо тоглодог те хөрсөлдөх потенциалтай бүх одоо гиж болж болох багууд бол Стефанос Цимасийн араас бол хөдөлж байгаа юм байна лээ. Тэгээд Стефанос Цимасийн талаар одоо Бундслигийн одоо тойм бичдэг те одоо репорт гаргадаг, анализ хийдэг олон хүмүүсд бол бас магтаж ядчих юм лээ. Тэгээд Грекийн шгшээ октоодын 6 дугаар сарда ер нь дуудагдах одоо 21 хүртэл хэсний шгшээ октод дуудагдаж тоглож байгаа Стефанос Цимас. Тэгээд яг гараанд гарч боллоо 6 дугаар сард эсвэл магадгүй 9 дугаар сард бол Грекийн шгшээгийн одоо гарааны бүрэлдэхүүнтэй анхнаа тоглодог болол хийхээр бол байна. Тэгээд Брайтон клуб одоо хэрвээ Стефанос Цимасыг авч үлдэх шийдвэр энэ 100 гаргах юм бол эр хүлрэлт бид Стефанос Цимасыг Премьер Лигт бол харах нь байна. Тэгээд Премьер Лигт бас олон багуудын бас хэрвээ тоглох юм бол
Тэгээ олон хамгаалагчдын одоо хар дарсан зүүд нь болж магадгүй ийм одоо авьяастай цэвэр товтлогч бол гарч ирсэн байна. Тэг грекийн хөлбөмбөг бол маш гоё ирээдүйтэй байна. Тэг грекийн хөлбөмбөг грекийн шгшааг сая 2000 сая 3 дугаар сард болсон цугларалтанд болсон тоглолтууд дээр дундаж нас нь 22 настай баг хүртэл гарсан шүү дээ, тий. Тэгэхээр бол ялтчгүй нь бол үнэхээр бас тийм гоё динамик тийм залуу үе бол грек хөлбөмбөгт бол түргэн гарч ирж байна. Тэрний тэр үеийн одоо яг голыг хийх ёстой хүн бол Стефанос Цимс бол байна гэж. Тэг би өчтөр нөгөө бэлтгэхэд харсан л та тэгсэн чинь үндсэн хөлнө гэсэн чинь аль нь гэсэн. Хамгийн гол нь чадвар нь маш жигт гэдэг баг. Толгоогоор гол ийн, хоёр хөлөөрөө гол ийн тий. Энэ бол янз бүр төсөгч тий. Дөрөвчөнд бол байх хэрэгтэй хамгийн том чадвар. Одоо жишээ нэг жишээ хааландын хувьд бол зүүн үл нь бол үнэхээр мунд. Гэхдээ баруун үл нь бол сул тал байдаг. Толгоогоор мөргөж чигнээс сул тал байдаг шүү дээ тий. Гэтэл бол Стефанос Цимст бол аль зэвсэг нь бол байна л да. Сая хараад нэг Шешкор хул санагдлаа надад бол. Брайтон ер нь үлдээчүүл авчвал Энэ хараа юу юм бэ? Яг үндсэн баг нь одоо Брайтон байгаа юм билээ. Яг өнгөрсөн 100 энэ Нюрнберг чинь нөгөө Салоники гэдэг багт байсан юм шиг үлээ те. Тэр багаас нь авангуудаа өвөл болохоор Брайтоноос санал ирээд Брайтонд Нюрнбергийн зарцсан юм байна. Тэгээд Брайтон энэ үлрэлийн хоёр дуурах хэвээр буцаага зийлээд тэгээд 100 бол Брайтон руу очих юм уу эсвэл одоо өөр баг руу зийлэх юм уу Нюрнбергт үлдэх юм уу гэдэг шийдвэр гарах бах. За Грекийн ирээдүйс өнгөтэй байна. Гоё гол Вэлбек байгаа юм шиг авчих байхаа. Тоглолт би одоо Премьер Лигт бас харж марах юм. За тэгвэл сонирхолтой болох тий. За цаг яг сайхан таарлаа. Та хэдтэй баярлалаа. Баярлалаа. За футбол ток нэвтрүүлгийн ингээд энэ удирлын 36 дахь дугаар та бүхэнд хүрч дуслаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр сайн сайхныг санхүүжилтийн өрөөтэй Голомт банк, Алтан ивент тэтгэгчээр өөрийн бараг сэрээ Tiger брэнд ажиллаж байгааг дуулгахад таатай дараагийн дугаараар иргэд уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.